Сайн мэцгүүр үзэгчтэй. Сайн л байгаа та нар. Сайхан амарсан байгаа. Зарим ч юм бол шагналтаад байгаа. Ширээ жоохон жижиг гэнэ. Эсвэл би ингэж суух хэвээр. Хагсаар өдрийн мэдээ хүргэе. Нэр хагсаа гэсэн сагсаач ер нь ихийг нэр жоохон ингээд дүүцсэн болчих гэдэг юм яа. Тэгээд өдрөө мэдгүй одоо чи л үзэх та. Би мэдгүй бол дараа. Лаунж ажиллаж байгаараа. Та яраас сууж ах юм. Үгүй хагсаа ингэж хагсаанд гарах дугааруулаад гэж юм уу? Тандаа хагсаа. Тийм билүү нэ. Би ч яасан юу л ингэж хагсаа билүү. За энэ ч үл нийтүүд дүүрч орж ирдэг. За манай бажаалтын одоогийн дугаарт би инфлюенсер болохгүй гэж хэлж байгаа инфлюенсер болчдөг. хамгийн амар инфлюенсер болсон. Гэт рестораны үүсгэн байгуулагч, эзэн, захирал, менежер, зөөгч мөнгө сайхан оролцож байна. За урилгын хүлээн авсан баярлалаа эмцэг. За ярьлаа. Тийм. За ажил төрөл өдөр бүтэмжтэй байна уу? Янз бүрийн. Одоо нийт хэдэн ресторан салбар болсон? 4 салбар. Одоо нэг засаж байгаа. 5 дахь нь. 5 дахь нь. Тэгээд яг энэ дээр нэмээд нэг караоке, нэг бильярд үйдтэй. Тэр зүгээр нэгэндээ хариултаа явчихдаг байхгүй. Тэр нийтдээ бол нэг 6 объект гэсэн үг. За тэгээд би чи яг өнөөдөр гарахтаа чиний нөгөө Instagram-ыг харсан чинь 7-8 коммент сүн гэсэн байсан тийм. Тэр нь ойрхон одоо бас төвдөө нэг 2 юм. Нэг нь гэтээ террас, том террас. Ийм 2 юм. Зундаа бэлдээд. Нэгэн ашигтай байгаа юм да. За тэр яах. Нэгэн хөргөн. 7-8-ыг их чи ихтэй зүг нь ашигтай гэж 7-8-ыг нь үзлээ тийм. Тэр ч хүн бодож байгаа. Гоё, сайхан байна гоё. За мөнгөтэй үгээр хэлсэн их гоё. Ер нь зүгээр би асах гэдэг юм шиг. Энэ бүлүүчлээд хэлчих болно. За би нэг найзынхаа кармаг тэмцэх гээд байгаа байхгүй. Нэг ресторан энэ лаунж ажиллахад ер нь бол хүн хангалттай орлоготой байж чадах үстэй орой болгонд дүүрэн байдаг. Дампуурын зөндөө байдаг шүү. Орой болгонд дүүрэн байдаг. Судалгаагаар нээчээд эхний 2 жилдээ 80% дампуурж байгаа. Юу гэж ч одоо асар өндөр тоолтой. Тэгээд сүүлийн жилүүд энэ судалгаа ямар байгаа мэдэхгүй. Эдийн засгийн өсгөр тодорхой хэмжээнд гайгүй байдаг гэж магадгүй. Ямар ч байсан нэг 3 жилийн өмнөх судалгаагаар бол тэр судалгаа байгаа. Гэхдээ энэ айгүй тийм зөвхөн Монголд биш дэлхийд дээр байгаа илбэг тохиолдол юм бэл. Яг тэгэхээр нэг хүн бизнес хийхээр хамгийн ойрхон салбар нь нөгөө нэг одоо юу гэдэг бигинд барилга руу орж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хоол бол нөгөө ямар ч хүнд ойрхон байгаад байдаг. Зүгээр нэг хоолыг дуртай байлаа гэж бодоход судлаад хийждэг тийм ээ. Нэг жижиг кафе, гуанз, кофе шопноос эхлээд хийж болдог учраас хамгийн их одоо нэг бизнес хийж шийдсэн хүмүүс ордог салбар юм бэл. Тэр утгаараа тэр тоон аяг өндөр байгаад. Тэг оронгуудаа ихийг дампуураад учраа болохгүй тийм. Яа тэгээ дампуурах гэж орсон юм та. Гэхдээ тэгдэм ээ гэж байхгүй. Би юус ойлгохгүй. Юу мэрсэн ч юус болдгоо бүтэхгүй. Наадах ч бүтэхгүй. Та бол би болох гэж л орсон тийш. Болох гэж болгоод байгаа юм шиг харагдаад байна. Гэхдээ болгоно гэж бодож байгаа юм. Цаашааж болох бах. 6-7 гэж бодлоо яахгүй 2 дахь удаа нэ гэж бодож байгаа шүү. Тийм. Тэгэхээр түрүү дөнгөс хэлсэн ашигтай учраас 2 дахь нэг гэж байгаа үстэй. Ер нь тийм бож. Гэхдээ бас эсвэл нөгөө эхнийхээ нэг амиа барьж 2 дахь бас ашиглаж чи гэж бодож тийж бас. Бүх юм өөр тий. За тэгээ ямар ч гэсэн сони шүү наараа. Одоо маань энэ зүйл ингээд ашигтай ажиллаж байгаа гэдэг хүлэн зөвшөөрөөд ингээд тий салбар үргэж байна гэдэг амны бэлгээр авч байгаад эдний үеийнх ингээд дампуураад хасахтаа гарсан тоглож чадсан гэсэн мөрдлөөс л машин авч байна. Ер нь бол чи сайн маркетинг хийх юм бол ашигтай байх юм билээ тий. Яг зөвлөд. Хүнээ сайн татдаг. Ой мэдээ хүн ирэхэд бас гоё үйлчлдэг, хоол нь сайн байх хэрэгтэй зөндөө юм байгаа шүү тий. Орчин гоё байх, vibe гоё байх гэх юм бол хүмүүс ороод байна. Тэгэл үгүй бол хоолны хамт муу ч юм уу тэгэл эсвэл ямар нэгэн аргаар одоо тэр хүнд нэг таагүй зүйл бүрдүүлэх юм бол тэгэл хэцүү л дээ. За. Гэтэ бас нөгөө талын бас хоёул ярих хэрэгтэй багтаа ингээд орж байнга ядчих баганаар хуйгаа авах баганаар орж найз чи маань агаарч зодон цохой гэдэг бас хэцүү дээ. Тэгэл дээргээл хаачих багтаа. Одоо манай хоёр ястад юм баггүй шүү. Манай хуйгаа ялтай ястад юм баггүй. Тэдний жоглог оруулах болчих л дээ. За чи гоё хүн гоё тань гоё дайлаач байсан. Харин энэ шинэ бүтээгдэхүүн ирсэн юм шүү дээ. Наа чи лайт. Наад чи лайт гэж юм хэлчихөө. За. Наа чи ингээд цоо шин гарч байгаа. Одоо ингээд шинэ лайт. Одоо удахгүй бүр сошин болж байгаа. Таардаг юм уу? Тийм. Супер лайт. Хамгийн тийм нөгөө шар яг нөгөө зөөлхөн одоо гоо энэ би импортын бибэн гэж хараадсан чи юу юм? Манай өөрсдийн юу шүү дээ. Энэ юм баггүй. Наа чи хамгийн зөөлөн шар. Супер зөөлөн супер лайт гэдэг тийм одоо.
Keep it light. More fresh. Light taste. Тэгсэн би энэ нэг шар хэргийг хундаглах талаар ингээд бааж 5 жилдээ загнуулж байгаа байхгүй. Чи энэ талаар яг гоё ингээд мэрэгжлийн үний хувьд хэлээч. Хөөстэй аялахаар яадаг чи бүр видео хийжсэн шүү дээ. Рил хийжсэн шүү дээ. Яг сайхан тайлбарлаад өгөөч. Гэхдээ тэгэл одоо хөөс байж л сайн. Одоо тэр алтартай пивнүүд чи бүр ингээд асар өндөр хөөстэй хийдэг. Бүр тийм соёл байгаад байгаа. Шалтгаан ерөөсөн номер 1 шалтгаан энэ. Одоо жишээ энэ ингээд хөөс нь алгуулчихж байгаа. Нэг тэр тодорхой хэмжээнд одоо жоо муулах гээд яаж угаасаа пивний төрөл тийм л дээ. Тэгэхээр пив ингээд хөөс сайтай байхлаар ингээд пив ингээд одоо ингээд таглаж байгаа юм шиг болчихж байгаа. Тэгэхээр фреш байдлаар хадгалж байгаа. Одоо жишээ ийм ундаа жижиг тагтай тийм ээ. Бид нар колог таглалт тавьдсан шүү дээ. Тэгээ онгороолгоо тавьчихвал газ нараар кола ямар болох вэ? Яг тэрнтэй адилхан. Энэ одоо ингээд гэрэлт ингээ харахаар бүр ингээ амар гоё оргилж харагдаж байгаа фреш дээрээ. Ингээ онгороо байгаа л хөрийн алгуулчихна. Тэгээ пивийг зориулт нь ингээ гүд гэж хурдуух хэвээр. Хүмүүс яадаг гэхээр хоёр балгачаал ингээ тавьчихдаг. Ингээ онгороо байж байгаа пив чи яадаг гэхээр эцсийн нүндээ газгүй колотой адилхан яг л юм газгүй одоо тийм бүлбис юм болчихдог байхгүй. Тэгэхээр хөөс сайн байгаад тэгэхээр нэгтаршил сайтай хөөс байгаад тэгэхээр энийг ингээ хадгалж ингээд одоо нэг таглалцсан юм шиг ингэж үлдээж байгаа. Энэ газ одоо ингээ хоёр гэрэл тавиад ийм туршилтдаг байхгүй. Хоёр гэрэл тавиад нэг нь ийм зузаан өстэй нэг нь ийм онгороо хөөсгүй ингээд ханы дагуулж хийж байгаа шүү дээ тий. Ингээд тавиад үзэхээр нөгөөт ингээд ийм ингээд бүргэлсэн хэвээрээ байгаа л хөөстэй. Тэнгүүд ингээд дээдл онгороо нь болохоор аль хэдийн нэг ингээд одоо энэ газ байхгүй болчдөг. Тийм туршилтыг тэгээд чи одоо энэ пив сайн онцлоо. сайн шүү дээ. Сайн. За энэ тулч гурлаа. За шиш. Тэгээд энэ супер лайт чи яаж юм бэ? Супер лайт. Тэгсэр дээр 247 шүү дээ. Season 2 тэрний бас апдейшн юм ажиллаж байгаа. Юу гэдэг Энэ одоо хамгийн зөөлхөн гэдэг байгаа. Энэ надад бол энэ юу н үнэхээр гоё санагдчихна. Класс нь. Энэ амар тийм Boston класс гэдэг олддох юм да ийм гоё класс байна. Амар супер гоё класс. Тийм ээ. Царайлаг тийм. За үнэтэй тийм гоё класс. Баяд ч одоо мөнгө төр зарахгүй болохгүй гэсэн. Эсвэл байсан 3 градус одоо хийсэн 3 градус авч өгч юм да. Супер лайт гэж шинээр гарч байгаа юм байна шүү. Тэ. За MC бид нар MC гэдэг шүү дээ тийм ээ. Мөнгө сайхан. Энэ мөнгө сайхан гэдэг нэртэй бүх хүмүүсүүд MC дууддаг юм яа. Тийм MC л болчихсон. Би өөрөө багашаа дуртай байгаагүй. Тэгээ нэг мэдсэн жил одоо багш, магш, хамаатан, садан бүх хүн MC болчихсон шүү дээ. Тийм. За юу яа AMC-тэй гурлаа одоо сайхан зөвхөн нөгөө рестораны эзэн гэдгээр өөрөгдөөгүй. Манай нэвтрүүлэг өнөд ч одоо үүдийн шинэ үед одоо энэ сошиал дээр инфлюенсер буюу нөлөөлөгч байж чадж байгаа. Дээрэс нь маш тийм эерэг нөлөөг үзүүлж байгаа залуу гэдгээр дууц юм аа. Тэгээд AMC маань өөрөө гэр бүлтэй аав хүн бас энэ нөгөө зөвхөн энэ нөгөө байгууллагын соёлоороос гадна гэр бүлээ хэрхэн одоо гэдэг хэлж байгаа хүүхдүүд хэрхэн харьцаж байгаа гэдэг их олон зүйлээр үлгэр жишээ залуучаас өнөөдрийн дугаарт урьж оролцуулж байгаа шүү. Бааж чи бас мэдгүй ч магадгүй. Чи ч нөгөө нэг өөр хэмжээд л зэтгэд байдаг шүү дээ. Би ч нэг энэ үчиг юу ашиглаад байдаг гэж бодсон өөр юм байхгүй гэж бодсон тий. За, эмсээ ер нь яг рестораны бизнес руу яваад орчоо. Хоёулаа ч юм бол анх танилцж байгаа чи дөнгөж 10 жилээ төгссөн тий. Яг төгсдөг анги байсан шүү. Төгсөх анги байсан тий. Тэгээ их сургуульд орох гэж, студент руу орох гэсэн. Хизээ энэ юуны бизнес хоолны салбарын бизнес руу ирсэн. Тэгэхээр одоо юу нэг хоол ундны анги ман гэж байна уу? Би ч таг өндлөг мэрэгчлээ юм. За би чи 10 жил 5 дугаар сургууль төгсөөд мэрэгжлийн дээр сонгоогүй. Одоо яг л нэг хүүхдүүд тэр үе чи ямар юм мэдээлэл байсан биш. Тэгээд яг төгсдөг үедээ амар сайн сагсчин байгаагүй өндөр. Тэгээ манай сургууль чи өөрөө жоохон хөл бөмбөг гандуул энэ төр явдаг. Тэгээ би чи хайлаас ташаандаа нэг бөмбөг шийддэг. Ямар ч нэг хүнтэй тоглох чадвар байхгүй. Асар өндөр хувьтай шийддэг. Тийм атлет гэх байхгүй юу. Тэгээд нөгөө ах бид хэд те. Одоо нөгөө өдрөх бид хэд ойлыг анхны лигээр ордог байхгүй. Тэгээд тэнцээ нэг жоохон гайгүй тоглолцсон юм болоо да нэг Исландаа гэдэрт ороод те. Тэгээ ерөөхдөө хоёр сургуулаас санал ирсэн. Тэгээ нэг нь бол би өөрөө гуйж очсон. Тэр нь тестээр очиод найзтайгаа төлсөж очиод. Тэгээ би ингээд сагсчин болох одоо өсөл мөрөдөлтэй байна энэ те. Тэгээ тухайд яаж ч нэг эдийн засаг өсдөг үе байхгүй. Оюутлогч одоо нэг одоо яг гэрээ явж исэн айгүйх гадны хүмүүстэй тийм үе. Тэгээд ер нь одоо нөгөө айхтар яддаг хүн байгаа шүү дээ гэр бол. Тэгэхэр чи нөгөө хамгийн өндөр цалинтай ажил уулуурхай байдаг. Дууралж биш уулуурхай ер нь бол ирээдүйд алах юм байна. Уулуурхай инженер бол ингээд харахгүй нөгөөдгөө сонгоод нөгөө нэг бусад саналуудын шууд татгалзаад тэгээд шууд очижсэн. Тэгээ уулуурхай инженер машин дангдах ангид ороод ашиглалтын инженерээр сайн сураад нэлээд сайн сураад төгссөн. Тэгээд нэгдүгээр курстээ орохдоо нөгөө очиод би өөрөө тохиролцсон учраас ихтэй багштайгаа уулзаад Sharks багтаа шууд анхнаас тоглолт тэгэл явцсан. Тэд хоёлоо ч манай одоо гэдэг нөгөө нэг
Гойлигийн баг тоглож байгаа чи юм одоо миний төвийн тоглож байлаа шүү дээ. Цэвэр төвийн тоглож байсан. Шутны стори явсан ч цэвэр шидэгч бараг 3 номер болсон да. Үгүй. Харин ёстой жинхэнэ доор тоглосоор дууссан. Би чийч сүйдээ бүр гарч шиддэг болсон юм шүү дээ. Харин миний хүсэл тэр байхгүй. Тэгээд тийм боломж олдохгүй сараа тэгээд дууссан. Тийм. Ер нь л яг нөгөө одоо уулны ч одоо материалтай айгүй гоё байсан юм а. Өөрөө ч дуртай байсан. Тэгээд нөхцөл байдал одоо нөгөө саксон хүчин зөвхөн тэр нөгөө бусад чадвар тийм ээ голдгүй штэ. Үүндээ айку одоо юу гэдэг. Тэгээ багада байран дээр алдсаж өсөх хөлт өөр үүдэг те. Тэрнтэй адилхан надад л тийм байгааг юм шиг нэг юм талбай харах мэдрэмж юм саксон мөнгө айку гэж жоохон дутбайсан юм шиг. Тэгээ би чинь эхний жилдээ манайх мөнгө авдаг штэ. Тэгээ сэлгээний сэлгээ бөмбөг зөөдөг, самбраа зөөдөг. А тэгтээ тэр нөгөө бусад тэр бэлтгэл юу гэдэг те бүх юм дээр халаад байдаг. Галаалтан дээр халаад байдаг. Тэгээ би ч 2 жил дараа Исландагийн тэнцээнд орсон юм. Тэгээд байжгаад боломж олдоод 2 дугаар курст нөгөө манай томчууд чинь арц гадар руу яваад манайх би нэг овоо гараанд ганц нэг гарч эхлээд ажигуу тоглоод ганц нэг тоглолт мөчид оноо антер ааж унгаад тэгээ байж тал манай багч одоо нэг дэг ган тулга цэнгүүн баяр хүртэл тийм ээ өндөр төвшөө одоо тоглож байгаа Ган болд төрөө тэгээд мөнхтөр тэгээ манай манай бэлгүнг байгаа. За ер нь ингээд нэг 95-аас дээшээ ингээд 8 нөхөр тэгээд байхгүй би ч одоо яг ялгаагүй ингээд доор үзье гэхээр бид чинь яг залуучтай авраг гээл тэнгууд нөгөө яалчгүй сууж тараад болтгоо. Тэгээ багшаас гуугаад би ер нь л нэг урд тоглох хүсэлтэй ингээд тэгээд хэрэгээрээ бас нэг жоохон ганц нэг урд үзэж мэдээ шидж мэдээд тэр нэг хэрэгжсэн ч юм байна хэрэгжээгүй ч юм. Тэгээ би өөр бөмбөг эзэмшиж чадах муу байсан юм шиг байна. Тэгээ болохгүй байж байгаа нэг багийн амжилт бас жоохон явж өгдөгөө сургуулиасаа хөөгдөх болоод төлбөр төлөх боломж байхгүй. Тэгээд нэг 2 дугаар курсын дундуура тэгэл одоо ачааны дуртай байлаа яах. Тэгээд болс тэгээд ажил хийж эхлээд элдвийн ажлыг барилга хамгаалагч нь том битээ юм чаа. Зөөгч мөгч хийж яагаад тэгээд монегээд газар одоо зөөгч хийх эхлэхгүй. Тэр нэг тухайн үедээ яг нэг төрний эдийн засаг өсдөг үеч явж байгаа шүү дээ. Тэр MCC хийсэн маш том нэг бүтээн байгуулалт байсан. Одоо ер нь ингээд дэлхийн хөгжлийг гэдэг тийм зорилготой шүү дээ. Тэгэхээр нөгөө яг л тийм нөгөө Франц рестораныг Монголд маш их хөрөнгөөр ингэж бүр одоо тэр Нисоро тавар дээр бэлтжижсэн шүү дээ. Бүр загварыг бэлдээд тэрийг нэхэд бүр ингээ бүх хүнээ бэлдээд миний бүх юмаа турчиж тийм үү яахгүй. Тэгэл Англиас амар тогооч нар ирээл тэр ресторанаа соёл одоо бүх юм над бүр амар таалагдаад тэр чинь 250 төгрөг цалин зөөгч байгаа шүү дээ. Тэгээд дуулуурхай одоо мэржлээ хийцэн дээ. Шууд хийцэн. Тийм. За гурлаа яг ресторан гэж ярьж байгаас маа өнөөдрийн дугаарын Солонгосын франчайз ресторан болох Семаул гэдэг ресторанаас та бүхэнд хүрж байгаа. Тэгээд энэ ресторан Улаанбаатар хотод 3 салбартай. За дэлхийд даяар 126 улсад 106 хот улс болон улсад нийтдээ 1300 гаруй салбартай ресторан нэг салбарт нийлүүлээ сууж байгаа юм шүү. Тэгэхээр эднийх яадаг вэ гэхээр нөгөө гол нь барбекю суурьтай. Тэгснээр шарсан мах суурьтай. Тэгээ маха юун дээр шаарддаг хөр модны нүүрсэн дээр шаарддаг учраас мах нь угаасаа амтны онцгой байдаг. Манай MC шууд орж ирсэн мэдсэн юм. Тий. 1300 зүйдчих шүү дээ нөгөө франчайзууд ингээд загаал яваад гэсэн үг үү тий. Тэрээс дангаараа 1300 2013 оны 12 сараас хойш энд Монголд нэгдсэн одоогийн байдлаар 3 салбартай. Тэгээд өнөөдөр хоолны амталч үзэндээ би наадам дээр нэг юм нэг нөгөө ихлүүрийн урдлага фантан дээр гэдэг юм. Тэгээд нэг нь одоо яг бид бодож байгаа юм. Энэ гэхдээ одоо ер нь алах байхаа. Монголчууд ч одоо яг солонгос калчурд орцсон тийм ээ. Тэгээд энэ үнээр ялгаатай л махцах нь бол тэр нэг хамгийн гол мах цахны ялгаатай дээрэс нь нөгөө бүх франчайз учраас бүх энэ хоус моснуудаа солонгосоос яг энэ чинь өөртөө зоохгүй. Одоо ингэж үзье. Одоо тэгээд гоё ямар голууд авчих юм бол Солонгосын номер 1 BBQ Семаул ресторан. Тэгээ MC нөгөө анх саксны хаяарыг дуусгахаас өмнө анх ингээд би юу вэ? Чи манай багт арай орж ирэх байсан. Бид нар ч баг анхны лөө 2 дахь сизон анхны сизон. Тэгээд би 2 дахь нь орж ирсэн шүү. Тэгээд MC тэгдэх биш нөгөө одоо тасгалжуулж байгаа нөгөө DC ингээд битгэл дээр тулж байгаа. За шахах гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь MC яалтчгүй нөгөө хахлагын гүү хүүхд юм чинь шахах гэж чаддгүй. Тэгэхээр яасан яханд уу шахаач гэдсэн чинь чадахгүйсэн. Яасан чи шахаж чаддгүй юм уу гэдсэн чинь гоо ахаа гэрэл баад байна гэл тэгжсэн байхгүй. Тэр заал муу алтаас амар харанхуу заал байсан байхгүй. Ons гэрэл байхгүй. Тэгээд би мөнгөний MC битээр анх танилцчихсан түүхэн тэр. Гэтэ
маа нөгөө нэг түүний идрээ нөгөө түүний MC. Ой манай баг чиг боломжийн баг байсан шүү. Сайн үзсэн шүү дээ. Сайн үзсэн. Тэгэл дүүгээ шүтээсэн жигшээд ороод ингээд дээд лиг тоглоод дээд лигт бүр гараад шидээд те сая ирсэн 30 доног би бол өөртөө баярлж лээсэн. Чин бас ингээд те хамт байсан дасгалжуулж явсан нэг тоглогч ингээд дээд лигт ороо авчих юм гэж өөртөө баярлж лээсэн. Тэгсэн чи одоо ингээд гинтцэн сууж явах юм. Харин. Гэтэ одоо нас бас нэг солих юм биш болчлаа. Одоо чивтрээс дүүгболохоос шүү. Гэхдээ үнэхээр би үнэхээр одоо би ч ялгааг бүгдээр л хайрг үздэг юм байна тий. Үнэхээр хайрг үздэг юм. Аа тийм бол нөгөө эрдэс нөхөх тэр одоо сунгах тэр нөгөө халаах малах тий. Үнэхээр гурилддаг байж тэгэл. Нөгөө таарахгүй шүү. Одоо ч ер нь тэгэл ер нь манай хэлсүүгээ тэгээ сурцсан юм шүү. Одоо тэгээд хамгийн том асуудал сая над нуруу хэсэг өвдөд. Тэгсэн чинь энэ хөл нөгөө эсэл гимтэй тэр чинь эдгэх гэж нэг 2 сар хазганд явна. Хагалгаанд орно. Тэгээд хазганд яваад нийтдээ нэг 7-8 сар ингэж ер нь ийшээ ингээд нэг юм зовиртой сухтай хүртэл ингэж суудаг тий. Тэгсээр байсан чинь Арсын нуруу жоохон ингэнгүүтээ нуруу нь ингэж гажилт өгсөн байна. яг бол нэг талдаа ачаалаа одоо юу гэж байгаа байхгүй. Тэгэхээр л одоо ингэж бүх юм ч холбоотой хөлн гайг болонгод нуруу өвдөл ингэ. Яг нөгөө шүд хамгийн чухал хэрэгтэй бай гэсэн шүднээс болж ходоотоос бол бүх хэрэгтэй ингээд бүх юм чинь хүний бие чинь ингээд нөгөө ерөөсөл байгалийн бүтээгдэхүүн шүү дээ бүх юм холбоотой ойлгож байгаа юм уу муудсан. Билгээд хайхаа ерөөдөө чамд ингээд хүн шинжлэх ухаан ярьж өгöd юм. Яг би ч наа шинжлэх ухаанд мэддэг механик биш гэж байгаа шүү. Мэддэг механик. Би наач бас. Миний инээд биш. Намрахын нөгөө муу энэчээс жор утсан чавганц дээр гэдэг шиг. Өхөө тий. Миний хаяа нөгөө би мичи өвдөд ямар юм өхөг надад шийдэж байгаа. Тэгээд үрж нэр геймсийг калпис зааж байгаа юм даа. Би энийг аваад очие даа. Энэ ихтэй гоё тий. Калпис содор гоё тий. Калпис. Юу за тэгээд MC Моне гэдэг ресторан тэгээд нэгдсэн үү? Юу гэж? Одоо ажилласан уу? Моне ресторан чи сая нэг бэлдэжсэн. Нэг бэлдэжсэн гэж шүү дээ. Биш ээ. Монед ажиллаж исэн байхгүй. Тэр монед бүр тэгж сүртэй нээжсэн ресторан байхгүй. Тэр Монголын бүр ингээд дээд зэрэглэлийн бүр ингээд тасарсан бүрийн зэрэглэл өндөртэй ресторан байжгаад 3 жилийн короногийн өмнө баха хаагдсан. Централ 17 давхад байсан ресторан гэдэг шүү дээ. Хаагдсан. Одоо бол байхгүй. Байж та чи тэгэхээр энэ рестораны салбар дээрээс 17 оноос л орсон гэсэн үг юм. Биш үү? 11 оноос 12 оноос 11-12 л баг. 3-р 4-р курстэй орчихсон. Одоо тэгэхээр чи тэрнээс хойш 10 жил болсон. 15 жил хангалт 15 тий. Тэгэхээр чи бас удцсан байхгүй. Тэгэхээр наач нөгөө яаж ажиллах уу, яавал алдагдах уу бүх юм мэдээд байгаа байхгүй. Тэгнь. Тийм бол 6 7 8 9 10 гэдэг байгаа байхгүй. Гэхдээ за чи гэхдээ яг нөгөө хүмүүс яаж мэддэг болсон бэ гэдгийг гоё ярих хэрэгтэй байна. Би нөгөө нэг рестораны юуг нэг юм хаачих гэдэг байхгүй. Тэгээ гурлаа нөгөө нийгэм рүүгээ гоё дийгүүл болсон. Яаж инфлюенсер болохгүй гэж ингэж бичлэг хийсээр байгаа инфлюенсер болсон юм. Би инфлюенсер болохгүй шүү бичлэг хийсээр болсон гэсэн. Би рекламдахгүй шүү гэж байгаа яаж реклам авч хийсэн ингэж ярих гэдэг байна. Тэгээд за тэгсэн чинь дараа нь Ижанагийн зэбэ гэр хойлоо нэг уулцсан. Тий би тэр монодо би тасралтгүй донж хэлсэн. Зөөгч байж байгаа давхлах зөөгчлөөд supervisor, head supervisor, manager, GM гэдэг болтлоо ажилласан. Тэгээд тэр моно яадаг байсан бэ гэхээр Монголд байж байгаа ер нь л одоо гадны бүх том хүлээ авалтууд нөгөө супер одууд тийм ээ. За төрийн одоо бүр том ажил одоо нөгөө Путин, Ши Жинпин юу гэдэг юм хамаг том ажлуудыг зөвхөн манайх хийдэг байсан. Яг тэрний одоо яг стандарт одоо үйлчлэгээ бүх юм дэглийг одоо би хариуцдаг гэсэн үг. Чи дээд зэрэглэлийн стандартыг ингээд яг нэг соёл талаас нь манайх ч одоо үнэхээр л одоо тийм амбицтай том компани тий. Одоо нэг систем соёлын зүг учраас энэ жил ялчгүй маш их юм сурсан. Тэгээд тэрний дараагаар Асам одоо нэг улсаас хойш чинь Брук ресторан. Яг Асамын энэ үйлчлэгээ гэсэн хүлээ авах бүх юм ингээд нийлээд тэрийг манай ресторан аваад тэрийг би хариуцж очсон. Хинчнээ би менежер байжгаад CEO гэдэг бол албан тушаалтай болсон. Тэгээд тэнцэнэ нэг жил гараа ажиллаад буцаж ирээд нэлээд юм хариуцсан. Азиана Централ одоо 17 давхрынхаа 3 рестораныг Чилиг одоо шангилээд байгаа. Тэрийг яг анх нэг төслөөс нь авахлаад хариуцж ийсэн гэдэг ч юм уу. Яг тэр ресторан нийтдээ нэг 7-8 төсөл байсан. Тэрний 5-ыг хариуцж ийсэн гэсэн. Оо за тэгвэл энэ чинь бүр рестораны бизнесийг бүр нөгөө үүдний алчуураас нэглээд бүх стандартыг мэдсэн юм байна. Бүх одоо энэ Монгол үйл ажиллагаа болж байгаа сайн ресторануудыг бүгдийг л бүр босгоцсон юм биш нийлцсэн туршлагыг авцсан. Тэгээд хувь руу гарч байгаа юм тийм үү? За одоо надад энд хийх юм юу ах вэ? Одоо өөртөө мөнгө олё даа.
Одоо би толцлаа гэж. Одоо энэс цааш хүн мөнгө авч өгнө гэж байна та. Тэгс юм уу? Гой тэр чинь угаасаа ингэдэг байхгүй. Ингэдэг байхгүй гэж байгаа. Ингээ нэг яг би 30 хүрдэг байхгүй. Тэгс чи нэг юм амар утгагүй амьдралтай болцсон. Цалин мөнгө яг нэг айхтар бага юм ихэр бага биш. Хүрээд байгаа юм ихэр угаасаа өрөхгүй зээлтэй. Жижигхэн байртай нэг пүрүүс унтсан те. Тэнгүүд ингээ өөрийгөө харахаар ингээ нэг амар айхтар ингээ өдрөөлгөн үсээгээл тэл өдрөөлгөн гончтой ингээ явдаг те нэг юм алтан шалан захирал гээл байс игээл нэг 90 сар нэг залгаал том арга хэмжээ яриад те. Тэр тийм дугаар муурч юм төгтөөд өгөхгүй. Тэгээ нөгөө тийм жирийн одоо жишээ манай одоо ресторан бол маст ингээд үүсэж байгаа учраас айгүй амархан. Элдвийн комплейн гарлаа ямар ч тоохон угаас л гарч лээдэг те. Өдөртөн л асуудалтай байдаг. Тэгвэл том ресторан тийм том харилцагчтай байхын хэцүү юм. Айгүй тийм ямптай одоо хэцүү үйлчлүүлж нарыг ихтэй. Тэгэл заавал 100 өөрөө тэр хүлээ авалт төр байж иж бүх юм ингээд дуусгадаг. Өглөөний одоо цай том байгууллагуудын юм өглөө хаа гэсэн тэр ассембли чинь 6 цагт бос очиод орой 1-2 гэж харж байгаа чинь тий. Тэр чинь бол өдөр шөнөгүй 100 бол ингээд хавцдаг газар юм чинь. Тэгэл нөгөө нэг гадна дотны томчууд ирэн тэгээд хариуцлагатай ажил учраас цаашгүй өөрөө байдаг шаардлагатай. Тэгээд айгүй их цаг зарцуулаад гэр орондоо өөртөө цаг гаргаж чадахгүй ингээд олон жил явчихлаар айгүй хэцүү болж байгаа. Тэгээд бизнес хийж бол гараагүй. Зүгээр шууд ядраад шууд бууж өгөөд за дараа нь юу болох нь бол хамаагүй. Тэгээ гараад үсээ хусаад ослоо цагаанаар бодлоо яалаа нэг гоё өөртөө нэг гоё өгөө. Тэгээд нэг 2 сар шах хүүхдтэй яагаад амар амарсан гэртэй. Тэр хооронд гэр бүлдээ болцсон болохоор гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй байгаа тийм үү? Яг хангалттай биш гэсэн үг. Хангалттай биш. Жишээ нь одоо эхнэр ойлгож байгаа юм та ихтэй 7-8 жил Мартин амнаар байхгүй, Валентин нар байхгүй. Ихэр чинь та өөрхөн хэцүү шүү дээ. Урдган бичлэл болсон шүү дээ. Тийм. Урдган шиг хэлсэн биш чи. Тэг чи одоо мэдээлэл байдаг асуудал. Урдгийн салбарч ялгаар бол тэ. Зөвхөн урлагийнх нь тийм биш л тэ. Тийм ялгаар л тэ. Зөв яг баяраар л гөрхий. Шинэ жил буюу ер нь бүх баяруудаар л байхгүй болчих шүү дээ. Би наадах чинь яг гэр бүлийн өрнөд яаж мэдрэх үгээр миний цагдаа хүн байсан. Миний цагаан сараар байхгүй. Шинэ жилийн өрөө байхгүй. Наадмаар байхгүй. Бид дандаа ингээд аав хүүхдүүд чиг ингээд ээжтэйгээ ингээд баярлаа явдаг гэсэн. Тэгээд хамгийн нэг сүүл тэтгэврт гараад нэг жил амар гой бүх баяраараа хамт байгаад яг өглөө 7 цагт эмээгэндээ очиж заалганы 8 цагт эмээгэндээ очиж заалганы чинь бас нэг амар онцгой юм байт юм билээ шүү дээ. Бид их дандаа шөнө нэг өдөр 1 мэгээс эхэлдэг байсан. Ажиллаа ячаа цагаан сар төрийн нөгөө юм уу чин золголт молголт босны дараа нөгөө ажилласаа буугаад тэр мөр ингээд энгийн юм хөтлөөс амар чухал юм билээ. Тэгэхээр нөгөө эмсэгийн би яг энэ нөгөө гэртээ харагдахгүй ингээд байхгүй байн гэдэг юм яг ойлгоод байгаа. Харин тийм баха. Угаасаа хэцүү. Ер нь тийч бас энийг бодох хэрэгтэй. Нөө тийм бас заримдаа бас ихтэй тэгээд нөхөл хэрэгтэй болох л та. Одоо баяраа дууссан удаа гэр бүлтэйг одоо хамтлагчдаг гэж байдаг гэж юм тий. Тэрүүгээр нөхгүй бол ажил нь чинь тий. Тэр яалтаж л одоо тэгтэй байгаад явал тэгэл дуусахгүй болчихсон. За та нэг спонсор яваа да. Би хоолыг явж чи ч одоо хоолыг мэдгүй. Би ч бас үгүй. Би ч бас мэдгүй шүү. Энэ нөгөө хоол энэ бажаалтад door 3 жил рүү орж байна. За. Сүүлийн 2 жилүүд ерөөсө хамгийн их одоо хүмүүсээ энэ тэнд дурсан шүү дээ. Тэр ч нөгөө ээж нөгөө маш олон төр 6 төр л байгаа. За. Одоо нөгөө хамгийн ихэвчлэн матуудаа гахаа. Тэгээ нөгөө нааш цааш гасчихсан байхгүй. Тэгээ одоо явсаар 6 төр л одоо энэ сүүлийн калбичим одоо энэ анаас гэх юм байна. Одоо хамгийн сүүлийнх нь байхгүй. Энд чинь ерөөсө 20 минут халаагаад тэгээ хэд тоодыг гихтэй. Гоё юм. Энэ бүх газар ерөөсө загдчих байгаа. Одоо 2 гаруй жил одоо чи бүр ингээд бүр томроод ингээд битэр хийг баг хум ах гэж яваад. За орой ямар хоол идвэл зүгээр юм бэ те? Орой бүр хамтдаа хооллоо. эмсгийн амьдралыг гоё ухаж байна гэдэг гоё одоо энэ яад үл сонирх хүний амьдрал сонирхолтой байхгүй. Тэгээд ажилласаа гарлаа үсээ цагаанаар буудлаа цагаанаар бууцны чинь санаж байна үсээ усаа цагаанаар бууцсан шүү. Тэгээд яг нэг хэсэг ингээд өөртөө ирэх чөлөө өглөө шүү дээ. Тэнгүүд буцаад одоо юу их вэ гэдэг бодол чинь 2 сарын дараа орж ирж шүү. Харин тий. Тэгээд өөр амар одоо хийцгүй болж эхэлж байгаа нэг маш их завгүй ажилладаг байсан юм чи. Тэгээ хийцгүүрээд сүүл рүү уудаа тэгээд байжсэн чи аюу олон газараас санал ирсэн. Тэгээ би үйлчлэгийн салбар руу орохгүй одоо болцсон гэж бодож ирсэн. Аюу хитрхи их ажиллаа. Одоо өөрийгөө нөгөө хайрцагт орчоод мэдээд байгаа байхгүй яг нэг ингээд юм баригдаад байгаа. Тэгээ ер нь өөр салбарт орё гээд. За тэгсэн чинь тухайд би сошиал дээр олон дагагчгүй. Гэхдээ нөгөө нэг үйлчлэгээний нэг хүрээлэлээр аюу том байгууллагуудын арга хэмжээ гэдэг захирал дарга нартай аюу дотно байдаг учраас намайг аюу хариуцлагатай нөхөр гэдгийг мэддэг. Аюу олон санал тавьсан. Санхүүгийн байгууллага бүр захирлын албан тушаал санал болгосон.
Айгүй том одоо энэ эмийн бас нэг газар том албан тушаал санал болгож байгаа. Ингээд нийтдээ нэг 10 ажлын санд ирж байгаа. За уулзаад явсан зарим нь ингээд те хүсэл зориг нийлдэггүй. Заримтай нь очиод уулзлаа. Тэр нэг санхүүгийн байгальтай бүр 7 хоног ажиллаж үзлээ. Офис суугаад офис ажиллаж одоо юм бас хэцүү шттэ. Суугаал одоо айгүй төвхтэй санагдаад. Тэгээ байжсэн чинь болроогоо захирал одоо нэг Зома рут эдэргээ гэдэг. Зома гэдэг юм ресторан их гэж байгаа. Тэгээд үзээч гэдэг. Тэгээ би тэнд 1 жил ажилласан. Зома гэдэг бас айгүй тэр тухайн үед тренд болсон. Яагаад тэнд ажилласан шалтгаан нь том групп компани MC байхдаа нөгөө би ингээд үнэхээр одоо би ингээд эргээд ажлууд харахаар миний хийсэн юм одоо тий одоо би өөрөө л үнэлж байгаа юм л да их тий айхтар байсан байхгүй би тэгж амар сэтгэл гаргаж одоо их одоо дэндүү креатив байсан байгаа. Тэгээ би тэр ажлууд болохоор юу гэдэг вэ гэхээр яг ийм багийн буюу нэг том группийн ч юм уу ингээд ажил болж харагддаг тий миний одоо MC гэ би яах гэсэн мэдгүй тийм legacy надад аягүй чухал байсан юм шиг байна. Тэгээд тэр Зомод гэдэг газрыг яг төслөөс нь ахуулаад ингэж бүх юм хийгээд гол зорилго нь юу байсан гэхээр за яг ганцаараа тийм хүнтэй юм рестораныг жижиг рестораныг ямар одоо тийм Монголын одоо ямар топ ресторан болгож харуулъя гэдэг тийм байшинтай бас өөрхөн амбицтай. Яагаад аягүй амбицтай л байсан юм шиг байна. Эсвэл нэг хүнээр юм одоо яах нэг юм ор шарч юм уу тийм байсан юм шиг байна. Тэгээд 1 жилийн хооронд тэр Зома гэдэг газар бол үйл операшн гэдэг бол миний хувьд бол амар амархан байдаг. Маркетинг хийгээд тэр нь яаж л ресторан одоо эзэж тийм маркетинг хийж байгаагүй. Яг байгаль орчинд ээлтэй байх тэр одоо яаж зүв байх те яаж тэр одоо ногоон тал руугаа эрүүл тал руугаа те зөв тал руугаа тийм концепттэй ресторан баггүй угаасаа. Тэгээд 1 жил ямар ч одоо мөнгө зарлахгүйгээр сошиал дээр нүдэд тухайн үед одооны ийм тийм минз юм гэдэг тийм айгу хөгжөг байсан. Тэгээд яг залуучууд руу одоо 10 сум тавихыг 8 байга ондог заяа. Тэгээд айгүй гоё тийм маркетинг өөрөө хийгээд за тэгээд ерөнхийдөө баг маркетер одоо болж байгаа гэсэн үг. Жилжингээ нүдэд нэг 50 мянган дагагчтай 7 хоногтой тогтмол нэг сая ричтэй мөнгөгүй ямар ч бүүстгүй. Тэгээд тухайн үед тэгж ресторан ажиллаж исэн ерөөсөө түүх байгаагүй. Том мэдээж групп компани ч юм уу одоо энэ KFC-с юу амар маркетинг хийж байгаа баг ажиллаж байгаа. Би ганцаараа тэгээд тэрийг нэг нилээ явуулсан. За тэгээд дараа нь рүүтээ хариуцч нэг жоохон явуулаад хажууд нь Гриногоо бас нэг ресторан байсан. Тэрийг нэг жоохон хариуцаад тийм меню бүтц юм уу нэг жоохон шинчлээд тэгээд дахиад нөгөө юм дээр буцаад түрээд ирж байгаа. Нөгөө л нэг цаг наргүй ажилладаг. Нөгөө л нэг юм тий харьцан дотроо. Тэгээд ажилласаа гараад гадагшаа явах гэж хөөцөлдөөд гадагшаа явах нь фейлдээд тэгээд гараагүй мэн тий. Тий. Царийн суулаад нь юу суулаад вэ? Гэхдээ тэгээд тухайн үед гайгүй мөнгө төргөө зохицуулаад орсон гэсэн ч боломжтой. Яагаад гэсэн. Доктортой ажилласан юм уу чухал байсан. Гэхдээ тэгсэн чинь тэр хамаагүй визний хариу нь ингэж ирсэн. Яг тэр мөчөд виз жоо чангарсан үе байсан юм билээ нэгдүгээрт. Хоёрдугаарт би Адам аав энтрээсээ мөнгө төргөө зохицуулаад дансны болгоомлаа ингээ бүх юм болцсон бүр ном жураараа одоо явлаа даа гэдээ баг явах гэсэн юм Австрал. Тэгсэн чинь визний хариу аягүй инээдтэй. Одоо хэлний төвшин одоо ер нь Монголд байгаа позишн Монголдо ер нь сайхан амьдарч байгаа хүн байна. Та яшээр суух шаардлагагүй нэг тийм юм ирсэн. Амар сонь. Тийм хариуцлагаас. Гэтэ тэр нь яж ил яг нэг алтаан тийм байж байгаа. Сургууль биш хэлний бэлтгэлд явжсэн баг. Тэр чинь монголчууд очиод хэлний бэлтгэлд яваа те төлбөр байгаагүй учраас тэгээ сургууль гэж ингэж одоо процесс нэг юм байна шүү дээ. Тэр журмаараа нөгөө нэг газрагч тэгж зөвлөлөө яалаа тэгж л явсан. Гэтэ гой хариунууд ирдэг үстэй гоосоо юм. Америк сурах гэдэг нь эсвэл англи сурах гэдэг гэсэн. За яг англи сурах. За та англиг бол та ганцхан англи бишээ та гоё Малайз Сингапур хаан сурч болно гэдэг. Гой. Нааг бол та Монголдо болцсон юм биш үү? Ийшээр яах гэдэг тийм л авирсан. Тийм. Эйгөө сан тий. Гэтэ царай аягүй чухал шүү. Чоглоо. Би үнэхээр цай чухал гэдэг одоо хамт одоо сүүлийн 5 6 жил хойготой байж байгааг ойлгож байгаа. Орсон виз болоход хойгоо гарахгүй. Аягүй. Ба энэ батны гэдэг. Энэ батны гэдэг өөрөө анх ихтэй би асуудаг байна. Тэгээд ганцхан хойгаад гарахгүй. Тэр чи царайндаа байна уу? Тэрээс битүүр одоо ганцхан байгаа. Нэг царайдаг болсон биш шүү. Бид нэг тийм царайдаг биш шүү. Царайнд үсэндээ биш юу? Тэгэхээр одоо хойгоогоос хамгүй царайдаг юм шүү. Визээс бол мэдээд байгаа. Яг визэнд ороод хойгоог гарахгүй. Мэдгүй юуныг ч гарахгүй. Юуныг ч гарахгүй. Гэтэ уг нь баач тэр эмхтэй хүн байгаад би эмхтэй хүн байгаад энэ орж ирэх гэвэл хоёрын нэгийг сонгохгүй ягаад чамайг сонгохгүй л байгаа. Тэгэхээр уг нь эмзэг виз гарчмаар байгаа байхгүй. Гэхдээ тийм эн чинь бол одоо царай төсвөл бяднууд Туруутаа чи дээр бодох юм бол тий чи одоо хоёр мантуу сууж байгаа шүү. Энд чинь сөсөстэй сууж байгаа. Хинээ сууж байгаа. Гэтэ хэнийг бол үнээр гарахгүй шүү дээ. Гэсэн бас гэтээ өөрөө юу нэгтэй хэдийч тийм нүд ерөөсөө няцаагтшгүй тийм гоё сэтгэлтэй гоё гарнаа.
3 4 авах гэдэг юм уу? 5 авах гэдэг юм уу? 10 авах гэдэг юм уу? Энэ удаа зүгээр батаа гэдэг. Тэгээд тэр чинь үн чинь гарч болиг гэдэг нь шүү дээ. Юу ч унахгүй шүү дээ. Гараагүй гэхдээ амаа. дахиад гэн сорч. Орч ирсэн. Дахиад гэн сорч. Бас ахгүй. Отгийн мэд 2 гэс бол ороод гараагүй байгаа шүү. Тэр одоо ер нь 2 гэс гараагүйний ход 20 гарсан ч гарахгүй л ч тийм. Юунд дэвдэ мэдэхгүй тэр. Яста цааны дээр юу нэг мэдэхгүй. Нэр тэгтээ чамааг юу яасан баха. Яста Монголда үлд гэж хувь тавилан гэсэн. Харин тэгсэн шүү. Тэгээд ингээд За. Хоол ич шүү манайхаа. зя. За зочиндоо хэлээд өгнө. За. За дараа нь. За өгнө. баярлаа. Бидний урд энэ бас гоё шүү дээ. Бидний урд калпис болон Мицуэ сайд руугаа тэгээд мэдээж Асахигийн бүтээгдэхүүн бидний ичнээ танил авсан тэгээд калписыг орж ирээд бисээ хиддэхээ очоо. Хоёр дахь очоо гуурах. Чи тэр би өчтөр ам баягууд нэлээ. Мицуэ сайд руу ороо юм тий. Бас чи бол энэ бүтээгдэхүүнийг ер нь бүгдийг мэдэх үү? Тийм. Зөндөө. Одоо чи зарим нэг сүүлийн нэг алкогольтой холбоотой намайг сурчлуулъя гэж зөндөө газар ирдэг байхгүй юу? Тэгэхээр би мэддэг юм бол яриад өгчтэй. Ревю хий чинь. Мэдхгүй юм өөрөө дур мэджэр гэж өөр айгу худлаа. Одоо жишээ нь Япон үнэхэр явж үзээгөө соёл мэйлийн мэдхгүй учраас тэрийг одоо хүний мөнгөийг явж худлаа яах вэ? За хоол нэлээ. За энэ гоё ч. Далаа бүтээгдэхүүнээ Жиг шарин байгаа. За шарун. жиг алж иднэ. За энэ болохоор өндөг бяцлагтай хөрмөл байгаа. За энэ хөрмөл болохоор одоо манай нэрийн мах байгаа. Модны нүүрсээр амталсан. Энэ амар тийм смоки. За смокт Тийм ээ. За одоо эдрээ нэмэлт цааснууд энэ аваад байна. За энэс одоо яг сайхан иднэ. Угаасаа За цаасаа. Баярлаа. тэр нэг манай нэр чи мэдэх байх угаасаа зөндөө. Ер нь бажил тэр нэг үдчихсэн юм дээ. Яг бүтэн тогтож үзэж байгаагүй. А тийм үү? Тийм. Наа чи. За Том гаранаас яадаг гэнэ. Эсвэл вид чи гараагүй нь болж. Вид чи гарсан юм ер нь ячаад ер нь бүр хавгаар гадаад мод автомобиль өчрөө бүр дийлэхгүй байгаа. Бажилдаг үз яг хаа тэгээд гүцс үдчихэж байгаа гэдэг. Дүгж иктүүдэд энэ хоёр яадаг ажил тийм шүү дээ. Гэхдээ би ч одоо өөр ч юм үзээгүй. Тийм одоо цаавцаа таахгүй. дахиад хоолж байгаа юм уу? Багтдаг байгаа. За зүгээр одоо соус моос гэж гоё. За энэ наашнууд гэдэг бол 3 хүнд. Тэгээ манай яг нэвтрүүлгийг хийгдэг юм. За чулуун тавтай бидэн баа. Оо зэнаач. ба За энэ болохоор жавчаа байна. Жавчаа мэдгүй юу? Чавчээ гэхээр би Энэс онцлогтой манай нэрийн шүл байгаа. Зөндөө буюу зөөлөн дүүхүүтэй. оо гоё энэ стог шүү дээ. Далаа бүтээгдэхүүн дэш. Зөндөө гоё шүү дээ. Тийм дуртай шүү дээ. За на бид маа байгуулж байна. За энд бас жив гоо шүү. За басан мэт одоо. За болсон. За баярлалаа. Сар болохоор. За ястай гоё юм байна. За ид. За нэг Гадаад явж байгаа солонгос хоолой гэх нэг монгол хоолой идэж байгаа болсон шүү дээ сүүлийн. Хадим бод. ястай гоё шүү дээ. Ячаад яг өсч орж ирсэн юм тий. Яг юу амтж шүү. Смок яваач. Остой. Энэ хамгийн гоё. Энэ мөр гоё. Махныхын соуснууд ирэх гоё. Одоо бид нар ингээд Яг смок юм байна. нэг цуцаанд айгүй хөөхтэй ингээд нэг юм балансгүй мах идчихсэн байлаа. Одоо энэ минь ингээд айгүй тийм тухтай. Нэг санаа нэг ингээд нэг гоё байгаа. Хүүхдүүд далаа хоолмол идэхгүй үүдээ энийг бол идэх юм билээ. Энэ айгүй өөрөө. Шавин шиг гэж шавин л та. Бас яах гээд байгаа юм бэ? За бас нэг хол үлдсэн байх шүү. Оо. За энэ бас манай хамгийн сайн бодлоготой шүл байгаа. Яаш. Энэ юу кимчиж юм уу? Кимчижгээ. Ерөнхийдөө гадуур байдаг кимчижгээс арай өөр уламжлалт. Тийм стив маань гэсэн. Тийм үү шүл багтай. Тийм шүл багтай өгдөг. Удаан дээр асах дээр нь будаа тавих гэж байна юм тийм. За энэ ч одоо чи дээр анзаарч байна уу? Энэ 5 6 жил хугацаанд 200 хэдэн дугаар идэв шүү дээ. 200 дуудаад хоол хараад сууж яаш нэг гоё гэж. Энэ юу юм? Жаа гахаа үзээсгийн хамгийн зөөлөн баг. Яням соосоор хандсан. За дууссан гээл дахиад яриад байна. За одоо энэ замбера хоол үлддэг байхгүй юу? Энэ одоо батгаад хойгаад хоол үлдэх юм. Энэ бол дуртай зүйлээ. Шарам сой. Пүү энэ бол амар юу юм бэ?
Хүзүү амар зүйл юм. Сон. Биеийн шингэн түргэн хугацаанд нөхөн. Илчлэг бага, дөрвөн төрлийн эрдэс бодис, наршсан үед болон спортоор хичээлэх үед биеийн шингэнийг нөхөж ангаана. Өдөр бүр цангаагаа тайл. Суперус. Тэгж жаад чи нөгөө гейтэй ихтүүлсэн байх тийм үү? Тэгсэн. За одоо энэ одоо өөртөө мөнгө хийж ихтэй. Бажа салбарт аваад Одоо хүн бодож одоо ингээ яг бай одоо гой машин авч унья. Машин аваад унтсан байдаг харсаахан. Бажа дана юм хүний амар төрүүлж юм. Өөрөө дэмтэрч амар дургуун. Тэр пост чинь эмс өөрөө тавьсан байсан. Тийм. За би гой хөдөлмөрлөг өөрөө гой машин аваад тий. Гош тийм. Хамгийн гол нь эмсгийн нөгөө нэг юм үзүүлж байгаа нь би хөдөлмөрлөж байна. Дээрээс нь хөдөлмөрлөөд би амжилттай явж чадвал би ингэж одоо юу гэдэг явж гинэ гэдгийг үлгэрээд байгаа байхгүй. Тэр зөв шүү дээ. Тэр хамгийн зөв байхгүй. Тийм учраас зөв хөдөлмөрлөмөр чи юу ч авах боломжтой гэдгийг харуулж өгч байгаа гоё байхгүй. За тэгэхээр хамгийн нэг гол асуудал хизээч инфлюенсер болохгүй. Хизээч юм яахгүй гэсэн ягаад тэрийг хийгээд идэв. Эсвэл худлаа яахгүй юм эсвэл талбар. Гөө биш нэг амар тийм инфлюенсер болохгүй ч гээгүй зэ болж чадахгүй хаа л гэж бодож байсан юм шиг байна. Тэр махтаас. Амсаа. Тэгвэл нэг инфлюенсер одоо яг гэж бас аюу хэцүү мэлээ одоо инфлюенсер гэсэн. Мөн ч юм уу биш ч юм уу одоо мэдгүй одоо сүүлийн үед яг инфлюенсерийн ажил хийж байгаа гэдэг хүмүүс яг гэж юм л шүү дээ. Одоо чи юу гэдэг хэрэг инфлюенсер хийдэг гэх хүмүүс гэдэг юм л шүү дээ. Тийм олон дагчтай хүмүүс чинь. Тэр чинь ажил нь яг үнэхээр яг юм сэр одоо рекламддаг эсвэл бол ингээд яг үнсэж нэгийг болгоцсон хүмүүс байт юм хэлээ л дээ. Одоо маа чинь чами юм тий. Чами ч юм уу жинхэнэ супер инфлюенсер үстэй. Би зүгээр л одоо зүгээр яг нэг гайгүй дагагчтай хүн гэж одоо бодоод байгаа шүү. Тэгэхээр яг нийт ирж байгаа ажлын саналыг нэг за нэг өсрөөл 20 хүрэхгүй дээ 20% л авч байгаа шүү. Тэгвэл ингээ юм болгон ингээд рекламдаал ингээд нөгөө сошиал дээр ингээд гэх юм бол яг үнцийн талаасаач биш болохгүй мэл одоо мэдэхгүй юм юу ч ярих юм байгаа зарим нэг юм. Тэгээ надад одоо нэг таарахгүй юм бас байгаад байгаа байхгүй. Янз бүрийн санал ирнэ. Тэгээ яг нэг өөрийнхөө барьж өгсөн хоол уух юм за өөр юу байдгийг ганц нэг гэр бүлтэй холбоотой тиймэрхүүнүүдээ окей гэж нэг хэвтэг тохиролцоо хийж чинь ажилчтай эрэхтэй компанид эрэхтэй юм бол окей гэж чинь. Тэгээ санал их төр янз бүр хүмүүс тавьдаг юм шүү. Янз бүр тавина. Тэр инфлюенсер болохгүй үнийг ч болгох гэж ч юм уу сүлд тавьдаг юм шүү. Ч одоо бараг дагч юм уу та хоёугаа зөндөө юм санагдаж байна. Өнөр ирдэ шүү дээ. Баска төлөрсөн гэж нөгөө баска манай нөхөд ороод манай баска төлөрсөн гэж. Угаасаа ингэж байгаа юм билээ. Сүүлийн үед нөгөө тоо хамааг болцсон юм билээ. Quality over quantity гэдгээр явж байгаа. Тэртээ тэргүй зах зээлдээ олон хүнд нэг энэ бүтээгдэхүүнийг олон хүнд таниулах гэж байгаа бол олон дагагчтай хэрэгтэй. Энэ бүтээгдэхүүн яг тэр хүний одоо дагагчтан зарах гэж байгаа бол тэр хүний дагагчтан цогнжсэн зүг байна гэж үзэх юм бол яг тэр одоо тэр зүг хүнээ сонгох юм. 10,000 дагагчтай одоо 5 хүн сонгоод 50,000 хүнд яг бодитоор хүрчнэ гэж үзээд байгаа юм лээ. Агентлагууд. А тэрнээс ч 100,000 дагагчтай хүнд хүрчээд тэр дагагч нар жоох хүүхдүүд тэр бодлож авах үзэхгүй гэж үзэх юм тэртэй ашиггүй л дээ. Тэгээ судалгаа зөндөл юм байдаг юм лээ. Тэг би чи одоо инфлюенсер болно гээгүү нэг ингээд ер нь ингээд сошиал ингээд скролж идэж штэ тий. Тэгсэн чинь нэг айгүй их ингээд лайфстайлын одоо рил тренд болж байгаа мөртлөө хитрхи лайфстайл байсан байхгүй. Одоо манай энэ гоё залуучууд тий гарч ирэл ингээд флекстэл тий. Ер нь жоохон фэшн талтай ч юм уу тэлтүүлэхүү. Тэгэл ингээ айгүй гоё ингээд ийм одоо амьдралын хэм маяг харуулсан юм байгаад мэдлэг олгож исэн юм ерөөсөө юу ч байхгүй. Мэдлэг олгож исэн ганц юмнууд нэг ганц нэг эмчийн контент. Тэгэхээр тэр нь жоохон өдөртөө тийм байсан. Тэгээ мэдлэг олгох юм хийчихсэн гэд бодсон чинь уух юмны соёл чигэд асар том сэдв шүү дээ тийм. Мангар гоё том соёл шүү дээ тийм. Тэгээд энийг хийх юм байна. Энийг хийх юм тулд одоо би бодож байгаа шүү дээ. Одоо ер нь аливаа юм хүн мэдчихэж болно. Тэрийг нөгөө 2 дугаар ангийн хүүхд ойлгох хэмжээнд ярьж чадахгүй тэр мэдлэг хэцүү тийм. Айгу багш хүн ингээд уух юмны өчнөө контент Монгол төр байсан. Одоо ч байгаа заяа. А тэд нар яадаг вэ гэхээр аюу хэцүү байхгүй ингээл эний химийн нэр томьёо одоо тэдэн ом гэл хүн яг ууж байгаа нь яг тэр нөгөө мэдээлэл нь яг хэрэггүй. А тэгэхээр сая бол пивний хөөс бол үнэхээр ийм шүү. Одоо энийгээр хийдэг, энийгээр хийдэг. Яагаад ийм класс нь дуудیں۔ Тийм ээ? Яг одоо ялгаа нь юу юм? Яагаад тэр одоо виски, коньякны зүрх мөрөө жижиг юм хэлж өгöd өгөхдөө юм жоохон хар яриагаар тийм. Одоо эн чинь ингээд ингэчүүл зүгээр шалтгаан нь ингээд тэр би цэмгэр шүү дээ. 2-3 асуултанд л хариулж байгаа. Энэ яг юу юм? Яаж хэрэглэх юм? Яг ямар хэрэгтэй? Тэгээ юмнуудаа хийгээд ихэлсэн. Айхтар хүнд үрж байна. Тэр чи одоо яалчгүй нөгөө муу талаараач тэр те. Би ч одоо нөгөө архич сурчлаа гэл
хэсэг явж байгаа ш. Тэр чинь ялгаагүй PR-ны яваад байгаа. PR-ны яваад байгаа. За тэгээд нэг гоё нь явж байгаа. Ингээд нэг хэсэг чи одоо мэдгүй одоо нэг 7 өнөخت 10 км нэмж тэгж явсан ш. Чи чинь сая Instagram юуг бол рекорд хийсэн юм баг. Тэгэл одоо айхтар явсан. Тэгээд одоо сүүлийн үед бол бүр огт тим хийж амжчихж байгаа. Тэгээд уух юм хийхээр өөр аягүй тэнэг байхгүй. Би энэний талаар нэг аягүй гой мэдээллүүд өгсөн. Гэтэ энийг тавтаал яриад бол бас аягүй утгагүй юм л л дээ. Гэтэ нөгөө тэрийг хүнд ч ойлгохоор ярина гэдэг чинь чухал юм тий. Харин одоо миний өмнөх юмнуудыг үзэх юм бол яа дахиж ямар ч ярих шаардлагагүй тийм эвтэх ярьсан байхгүй. Одоо чи Вино гингүүд чинь Виноны хичээлүүд аягүй хэцүү ингээ амар тийм фэнситэй ингээ нэг юм хүнд өгж байгаа ойлголт нь ингээ фэнси мэдрэмж өгöd байгаа Вино. Гэтэл хизээж тэр Европ Италида тийм байдгүй сууж байгаа юм шиг яг ингийн зүгээр нэг удаа аяг маяг тийм зөөж л өгдөг зүгээр мөн чанартай л ачаал л өгдөг. Тэгэхээр Монголд өгж байгаа бүх мэдээллүүд нь яасан бэ гэхээр нэг гончтой нэг мундаг ах гарч ирэнгүүтээ заавал ингэ чи нэг ингэ чиг юм бол чи бараг шоронд орно. Ингээд нөгөөтгөө ингэж эргүүлээ те. Тэрээр шалтгаан тайлбарлахгүй зү чи ингэх ёстой. Ингэвэл чи одоо гоё харагдана гэх юм уу? Гоё харагдах нь чухал юм уу? Эсвэл одоо үнэхээр зөв юм олж та хэрэглэх нь зөв хэрэглэх нь зөв юм уу гэдэг те. Харин тийм яг энэ одоо нөө шар аргийг ягаад хөөсгүй намайг 5 жил баалж байгаа шүү дээ хөөстэй гэдэг. Тэгэл хөөстэй их зөв юм аа гэдгийг наад хүн чи ярьж байгаа одоо ч ойлгоогүй байгаа. Гэхдээ би ч юм уу зүгээр яаж чадчихсан чинь өөрийнхөө тэгээд сурсан заснараа л аяад гэж боддог хөтөнрөө. Гүү хөөсгүй хийж болно тэрийг нөгөө хурдан учих юм бол тэгээд фрешэр гоё орж байгаа гэсэн үг шүү тийм ээ. Яг хөө тэгээд наа чи тэрийг ч ойлгохгүй байна. Уучлал хөөж гоо. Нөгөө түрүүний нэг гэсэн чинь үнэн нөгөө хүн болгонд нөгөө яг нарийн юм хэлэхэд хүн уус ойлгохгүй шүү. За энэ бол ингэ хэвээр шүү. Хитргийг мэдэл угаасаа одоо бүх юм дээр амар лайт байт юм. Тэгээд одоо чи Вино чи бид ч гэсэн нөгөө би ч бас нэг худлаа бас хөргөж авчихсан нэг Франц бас нэг оюутан байлаа. Бас Виногоо бол мэднэ л да уудгууч гэсэн арх цуглуулна. Виногоо мэднэ шүү дээ чинь. Чи Виногийн чинь нэг хөдөлгснөөс хойш чинь 72 цагийн дотор огт хөдлөдөггүй байхгүй. Бүр тийм одоо яг Виноны институтууд өөрсдөө яг тэр та заавал хэлдэг байхгүй. Баажи би авдаг байхгүй. Тэнгүүд Виноныг бол одоо чинь ерөөсөө чи ингээд одоо хөргөлтөр хийж байгаа Вино шүү дээ Монгол улс. Ямар ч тохиолдолд Вино ирэх юм бол тэрийг хахад яг тавиад хөдөлгөөнгөө 72 цаг болж заавал уучих хэрэгтэй гэдэг одоо тийм. Тэгжээ чи нөгөө тэр нөгөө яг жинхэнэ үндсэн амтыг мэдээ сэсэрэгдсэний дараа Вино гох тэр амт нь байхгүй ч тийм л дээ. Жинхэнэ одоо тэр үл гэхдээ жинхэнэ Вино амтсан гэж үүдэг шүү дээ. Амтлаад мэддэг. Тэр хүмүүсүүд л мэддэг яг энгийн хүмүүс бол магадгүй гэхдээ тэгжээж тэр жинхэнэ юмд очиж шүү гэдэг чинь надад хэлчихсэн байхгүй. Тэгэхээр тиймэрхүү байдлаар байр гэдэг. Одоо өнөөдөр чинь манай дээр үл энэ чил Вино байна те. Альпака гэдэг. Энэ одоо Альпача тий Альпача энэ Вино бол одоо Японд одоо зардалтаараа борлуулалтаараа нэг төдөө Вино гэж байгаа. Тэгэхээр нөгөө орны Винонууд улс орнууд янз бүр Винонууд уудаг тий Франц Вино, Итали Вино за тэгэхээр Чил одоо тий Өмнөд Америк Винонууд гэл тий тэгэхээр нөгөө Испани Вино гэл янз бүр байгаа. Тэгэхээр энэ бол бидний өнөөдөр амсаж үзсэн надад таалагдсан шүү. Тий энэ бол өмнөх ч мэдлээ болсон. Энэ болохоор Cabernet Sauvignon гэдэг арай өөр нуус тий. Тэгээ энэ болохоор бас түрүүн байсан нөгөө Интор юуны жимсний юутай дээрээс нь ванили юутай гэж орсон. Биеийн хүчнийхээ тажаалал хөдөлгөөний үед хүн хөлсөөрөө магнигаа алддаг. Тиймээс булчин өвдөх ядрах шинжтэмдгүүд илэг. Ус хүүгэрүүдэг магнез дэрэгт алжаал ядраг буруулж эрч хүчийг бэлгэлнэ. Винотой холбоотой юм уу? Вино уухад тэгж шартаад байт юм уу? Гүү шүү дээ. Шаардна л та. Хэтрүүлж ууж шаардна шүү дээ. Пив хэтрүүлж ууж шаард бүх юм шаардна шүү дээ. Тэр нөгөө манай хүүхнүүд яриад гэхдээ Виноны шаардлагатай амар юм байна. Хэтрүүлээд л уугаад байхгүй. Тэр чинь зүгээр хилдэг нь байхгүй юу? Хэтрүүлээд. Яа, Вино хаашаа нөгөө мага шаардлагатай зүвдэх гээд байгаа байхгүй юу? Ууг зүгээр өгдөг ус энэ Вино дуугаа шаардчих та тэгээ худлаа. Яг нь ер нь бол одоо ингэж байгаа. Одоо хүний нөгөө нэг одоо генесэж тэр одоо үндсэн хүнсний хэрэгцээнээсэж тэр одоо хүн зөгцсөн. Энд одоо мэдээлэл хадгалагдсан байгаа шүү дээ. Зөгцсөн хүнснүүд бол байгаа шүү дээ. Жишээ нь ямар ч орны пив уусан бид нар угаасаа үр тариа талхногоо гурал будаа идж өссөн учраас энэний үндсэн одоо бүтсэн тийм ээ. Одоо тариа будаагаар л хийж байгаа учраас ноцтой орц биш үү гэдэг байгаа байхгүй юу? Дасцсан орц. Усан үзэн бол Монголд угаасаа байгаагүй. Жишээ би бол коньяк ер нь нэг жоо муу. Уундаг гэхдээ ихүү бол коньяк чанга. Гэхдээ коньяк яг түгийд нь яг нөгөө ус үзэн нэрж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр талаараа жоохон зөрчилтөн бол байгаа. Яг тэгвэл ус үзмийг монголчууд жоохон тийм одоо ойлгохгүй таашаахгүй байх тал байгаа. Тийм учраас хитрэлсэн гэдэг нь мэдээж олон шил бодлоо бүр тэр Виног ойлгодог байсан ч гадаад хүн шаарддаг шүү дээ. Тэгээд яг жижиг одоо баг уужаа хүртэл шартаад байх юм бол тэр нөгөө тодорхой хэмжээний тэр бүтээгдэхүүнийг жоохон тэр бие махбод нь ойлгохгүй байгаатай жоохон холбоотой. Миний бас нэг судалсаар үгүй юм бэлээ. Вино нөгөө
Винод ч сульфат хийх юм байна шүү дээ. Сульфат гэдэг шүү дээ. Сульфат хийх юм лээ. Одоо заавал удаан хадгалт мод ингээд бүх бүтээгдэхүүн гэдэг шүү дээ. Тэгээд сүүлийн винод ч эко гэдэг нь винод болчиход байгаа шүү дээ. Тэр чинь сульфат болсон. Тэд нар тэгээд тарих нөгөө шууд өвдөгдөхгүй нэгдэггүй гэдэг. Тэгээд сульфат гэдэг одоо ямар нэгэн химийн одоо найрлага одоо орох юм бол тэр чинь өөрөө тэр нөгөө тод нөгөө шалтуулах тэр юм чинь нэг юм зүйлдэг гинэ. Тэгээд тэдний аваа хийцэн яг нөгөө жоохон хурдан уун тий. Хитрхи олон жил хадгалахгүй тий. Уудаг тэр нөгөө нэг хэдэнд нэг 5 жил дотор ч юм уу уудаг одоо дандаа эко тийм винод гарсан юм. Одоо энэ бүх ихэнх хэрмэг газрууд тийм рүү орцсон билээ. Ямар ч нэг химийн бүр ямар ч юу ч явахгүй гэдэг. Би тэр хамгийн гол юм хэлж өгье заяа. Эцсийн үндэ бол та бүх юм дээр номер 1 асуудал чанар яригдана. Тэгэхээр нөгөө тайдын спонсоруудад жоохон одоо юутай байж магадгүй. Зүгээр одоо жишээ нь энэ бол газ тайм тийм ээ. Тэр бол одоо ах сая хэллээ шүү дээ. Ингээ хөдөлгөөнгүй байх хэрэгтэй гэх тийм. Та нар яаж тээврээр ирж байгаа гэж бодож байна олон мянган километр. Тийм шүү дээ. Битүү савдагдал ирж. Битүү ингээс ихсчигдээд бүр ингээд ирж байгаа байхгүй юу? Нар үзэн тийм. Мэдээж тээврийг ингээд гоё чанартай байдаг байгууллага байдаг л баг. Тэр хооронд эдгээр бүх чанараа алдчихдаг заяа. Вино амталч хүн мэдэхгүй. Бид нар одоо мерлогийн кабинет савны хураа шалгаж мэдэхгүй гэсэн байхгүй. Би зөв шийдэг бахта чи энэ виног илүү зарах хэрэгтэй гингүүд би очингуудаа та энийг амсуул те ийм те та ийм үг ингэ зарчдаг гэсэн байхгүй. Тэгээ ийм байгаас тэгмүү тийм ингэж одоо болдог заяа. Чанар одоо энэ хоёр одоо чи чихэрлэг хураа гэж ярьж байгаа те. Чихэрлэгийн одоо тэр одоо 100 г дагуулж байгаа чихрийн хэмжээ маш бага байхгүй 0.1 хэдэн грамаар юм зөрүүтэй. Тийм ноцтой өөр амт байхгүй. Одоо үнэхээр тэр нөгөө юм одоо юу гэдэг амталч нь л мэдэн шүү дээ. Амталдаг хүмүүс үү. Өөр тий мундаг хүмүүс л амталч мэднэ. Тэгэхээр нөгөө одоо жишээ жоохон эсцэн вино хүн уугаад мэдхгүй тэгээд чанга вино энэ уучдаг байхгүй. Тэр муудцсан одоо тий чадхын муудцсан юм уу чигсэв шүү дээ. Тэгэхээр шатаа шаардчихдаг. Муугаар хэлнэ шүү дээ. Гэтэ вино чинь бүх орон вино уулзахгүй шүү дээ. Бүх орон нөгөө коньяк уулзахгүй шүү дээ. Тий. Тиймээгээл очиж байгаа шүү дээ. Бүгд импортоор очиж байгаа. Гэхдээ бүгд далайн тээврээрээ бол. Тий. Зарим нь одоо импорт дээр анхаардаг байж болохын жишээ нь жишээ нь хэдүүлээ одоо хятадыг авч үзье л да тий. Бас тодорхой хэмжээнд зайтай гэж үзье. Гэтэ миний одоо яг баттай мэдээлэл тааж байгаагаар бол тэр баян улс бол ботлын одоо нөгөө тэр зарлаа хэмжээ штэ. Ботлингоо өөртөө хийгээд байгаа байхгүй. Виногоо ихэр наваад. Одоо энэ тээврт энэ сүүлийн үед энэ вино одоо би чинь сая Европоор явж байгаа ийм сүрчгэнгээ ерөөсөө болцсон. Тетрапакс авалгаа том одоо ингээд тий савнуудад одоо хийгээд тээвэр дээр яагаад гэвэл ийм шилтэй ингээд хайрцаг хийх юм бол энэ зузаан шилний зардал хэрдэг. Дээрс нь нэг контейнерт ийм ботлтой шил ачих зардал тий 3 контейнерт 3 одоо контейнер машин тетрапак одоо савлгаатай атсан юм тэмцэж байгаа байхгүй. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол зардал нь тий яаж ч нөгөө савлгааны хэлбэр. Тэгэхээр одоо хөгжилтэй орнууд бол том томор аваад ботл одоо энэ ч өөртөө энэ шил мэлдүүл инээд юм шүү дээ тий. Гэтэ юу шүү. Нэг яг ингээд газар дээр нь очиод үзэхээр бас өөр. Тэгээд дэлхийн нийт хэрэгжилж байгаа арга бас өөр. Бүх орн төр яг Итали нөгөө нэг сая чаачаад ирсэн гэлээ. Нөгөө баруун хэд орноор Франц. Нөгөө Францын Европын нөгөө бурд Европын шиг ингээд даршиг тэгж нөгөө ингээд соёлоор нуудаг соёл бид нар ч юм уу манай энэ Азад бол айгүй хожуу нэвтэрж байгаа шүү дээ. Тийм учраас бид нартай одоохондоо шилтэй соёл нь болж байгаа байхгүй юу? Тийм. Тэр орондоо л онцлог нь шүү. Яг юм бол одоос юм бас өөр болсон л доо. Одоо нөгөө тусгай нөгөө хөргүүртэй машинаар ингээд нааш ирдэг болцсон байгаа юм чинь. Нэг манай спонсорууд ингээд пиалцсан сууж байна. Үзмээр санагчлаа. Тийм. Одоо бол гоё болсон шүү дээ нөгөө яг одоо вино хэдэн град байх хэрэгтэй. Яг тэр яг хөргүүрээ яг тэргүүрээ машинаар ирж байгаа. Тэгээ бас юм байгаа. Тэр бас мууж болохгүй л дээ. Яг болж игэл хамгийн тийм чанартайгаар нь хүрхийг хичээж байгаа. Тийм би бол ингэж бодоод байгаа зүгээр эдгээр хоорондоо нөгөө маркетингаар ч юм уу янз бүрийн юм ихтэй ондоочлоо тэгж ярмаар байгаа. Манайх ийм ус үзм сорт ийм амт хэсэлүүдээр те бид нар виноныхоо чанар дээр ингэж анхаардаг, ингэж хадгалдаг, ингэж авчирдаг гэвэл тэр амар зөв үнцэг байхгүй болно. Тэгж маркетинг хийвэл сүүлийн би зүгээр энэ жоохон дургу байгаа юм импортын нөгөө за вино бол окей угаасаа бидэрт байхгүй те пи бүр утгаалчихад байгаа. Бүр хитрхи их пи болцсон гэдэг ерөөсөө маш их пи. Төдий хэмжээний мөнгө гадагшаа урсж байгаа тийм ээ. Төдий хэмжээнд хин дунд одоо чанартай чанаргүй бас янз бүрийн пи байгаа. Тэгээд одоо хамгийн харамсалтай нь дотоодын пивний одоо борлуулалт унаад импортын пивний хөсөөд яг бол маркетингаар зодуулдаг байгаа гэсэн үг. Тэр олон пивний маркетингэд тий одоо соёл талаас зодж байна. Нөгөө талаас нь янз бүрийн сайн маркетингтэй компани нууж оруулж ирж байна. Ингээд энэ хоёр ингээд зөрж ингээд яваад байгаа. Амтаараа зодуулаагүй. Яг амтаараа тийм зодуулаагүй маркетинг талтаа юу илүү гэсэн үг. Тэгээд үндэслэг үйлдвэрлэж байгаа дэмжиж байгаа гэдэг юм. Үндэсний үйлдвэрлэл бүр ингээд нэлээд унсаар л байгаа. За.
Тэр тэрийг цаад. Энэ онцлог чинь манай үндэсний үйлдвэрлэлийн шаараар гэж амт нь гоё бас тийм. Fresh. Манайх ч гэхдээ ер нь одоо нэг үе би бол өнгөрдөг нөгөө монголчууд манай сүүлийн үедээс өөрсдөө хөвтөр маш гоё хийдэг болсон шүү дээ. Аим шүү. Одоо энэ хоолны брендинг одоо дурдж чадчихээн. За тэгээд үндэсний одоо за энэ пивнүүд бол пивнүүд төр бол нэг юм ярихгүй. Манай хоол үйлчлэгээний салбар бол амар шүү. Одоо ингэ аялал явж байхад ойлгомжтой одоо ер нь манай зүгээр нэг захын гуанз одоо Солонгос хоол юм бүхэл юм үйлчлэгийн салбар үнэхээр амар хөгжиж байгаа гэж бодож байна. Сүүлийн яаж л энэ одоо олон франчайзууд орж ирсэн те. Стандартууд нь сайжирч байна. За энэ бүтээгдэхүүнүүдийг бид нар хэлээгүй шнэ. Гадных амар үнэлээд байгаа шүү дээ. Тий. Пив байна, ус байна те. Монголын усны чанар сайн. Дээрээс нь одоо энэ жижиг сажиг бүтээгдэхүүнүүдийг гадаад хүмүүс бол амар үнэлж байгаа шүү. Янзтай надад чи яг нөгөө энэ бизнесийг салбарт нь 15 жил явцаа одоо нөгөө туршлагатай менежерийн хувьд яг ингэж тодорхойлж байгаа надад бол таалагдж байна. Дотоод юм үйлдвэрлэл бид нар авах юм аавь, өөрсдөө хийх юм аа, дотоод хийж чадж байгаа маас уух нь уучи тий. Нэг юм ичээ гэд яриачлаа. За гурлаг ерөөхдөө нэг хоо судлалын чиглэл рүү болоо. Өнөөдөр нэгтүүлч чинь урд нэрс хийж хоол хийж байгаа. Өнөөдөр чи чи хоол ороод авчихсан. Гиснээс чиний яг нэг хэмцүүс өгсөн шүү дээ. Тэгээ зүг зүгээр хийж байгаа гид амар болон дарчтоор гид бол ингэхэр яг юу өөрчлөгдөж чинь юм. Гэлдээ үнсэн. Тэр чинь чи дөрөв хэлсэн шүү дээ. Бид тэрийг бодох юм бол цайз усны бэдтэй. Тэгэхээр чамруудаас төр төрлийн хүмүүсүүд одоо ингэж хөө. Оо төр төрлийн юм чинь. Охтор мөхтөрүүд их чинь үз. Нөө би чинь. Баваа ичих юмсан та гэдэг шүү дээ. Яд зэрэг чинь үстэй. Танилцъя уулзъя. Юу нөө дуртай л байгаа. Надад бол гоё. Одоо гоё. Давуу талтай одоо ингээд зөндөө юм дээр гинтэнд очиход те тодорхой хэмжээнд харьцах хөндлөн шалгуур болчихж байгаа. Одоо ажил бүтгэн их сайхан. Зүгээр надад хувьдаа биш. Бизнес дээр аягүй сайхан нөлөөтэй. Одоо жишээ нь одоо манай бизнес яг манай гейтинг маркетинг аягүй сайн явж байгаа л та. Гэхдээ би өөрөө тэр манай бизнес чинь 25-аас 30% өссөн шүү дээ. Би одоо дагч ихснээс хойш. Өмнө бид нар ийм хэмжээний борлуулалт тогтмол хийдэг байсан байхгүй юу? Аллаа гэхэд. Түүнээс хойш минийхээ үн мөнийг айхтар нэмээгүй мөртлөө ми дагагч огцом ихснээс хойш манай ингээд салбаруудын борлуулалт айхтар өссөн. Тэгэхээр маркетинг би бол өөрийнхөө сурталчилж байгаа юм дээрээ энэний тухай ярьсан болохоос биш. За энийг маа дээр жуугаараа ч юм уу манай гейт гэж хизээж ярьж байгаагүй. Ер нь бол намайг за энэ нэг юм уучлаа энэ одоо бодвол гейтэд байдаг юм аа гэдэг ойлголттой юм уу яг 70 дутгаар хүнд ингээл одоо гейт гэдэг юм хүрсээр байсаар байгаад тогтвол тэгээ намайг гарч ирэх болоход цаана нэг гейт гэдэг юм яваад байгаа байхгүй. Тийм болохоор манай бизнест үнэхээр одоо 30% гэж амар томсолт. Нэг амар бизнес ч мөхөр бид маржин шүү дээ. Тийм. Асар тэр хэмжээний хүмүүсийг ингээд авчиж чинь гэж. Би MC-г санаж нөгөө гейт анхны гейт жинхэнэ 8 ортны гейт тийм. Тэгээд нөгөө тухайд очиод би MC-гийн нөгөө бүргэрийг амсаж үзье гээд гейт дээр анх очиж. Тэгээ бид хоёр олон жил уулзаг байж байгаад ярьж суугаад гэсэн чи хаа би өстэй энэ ширээнүүдээ бүгдийг өөрөө бодож янзлаа засаж сэлбээд ингэсэн штэ энийгээ би өөрөө ингэж янзлсан штэ гээд тэгжсэн байхгүй. Тэгэхээр анхны гейтүүд өөрөө бүх юм тэгсэн. Одоо ч юу нэгээд байна уу? Одоо ч тэгж. Өөрөө гар үе оролцохгүй л болдгоо мөлий бас тий. Одоо ингэж ресторан бүтэх одоо өмнө нэг янз бүр ер нь багтлаа гэдэг нэг 200 сая тонн төгрөг чиг үнэтэй байхгүй одоо энэ хөргөч галтгаа муух тасар үнэтэй. Энэ ширээмэр бол айхтар үнэтэй ширээл харагдаж байна. Тэгэл тий. Тэнгүүд би болохоор ингээд ер нь яг стандарт ингээд засвал үлдсэн. Би чи тэрийг харсан. Одоос бүх юм яг нэг энэ яг мэрэгжлийн үний онцлог. Өнөө яг одоо энэ бол бас хөөрхөө. Харин тийм энэ аяг маяг бол би одоо анх удаа л харж байна. Тэгээд би бол өөрөө тэр нөө интерьерийн хоббитай. Одоо юм хийж бүтээх, хөнгө донжийг тааруул тийм хоббитай. Тэгэхээр бусад рестораныг за 200 300 том нь бол мэдээж тэр бөмбөг төгч байгаа. Өчнөө газар мөнгөөр зодж байгаа. А би бол яг энийг за 3 дахин жараа хотлоо олж тарах 2 дахин хямдхан хийж чадж байгаа. А гэхдээ 2 дахин хямдхан л чанаргүй ш. А тэгээ би яг үндсэн үзэл баримтлал юу гэхээр өөрөө нөгөө айгу үнэн байхыг эрхэмлдэг. Одоо тэр үнэхээр тэрэндээ амар дуртай үнэн байгаа та. Жишээ нь манай ширээн дээр бол яг л амьд цэцэг байна. Хиймэлцэг дэх юм бол тэр хүн уурж байгаа санагддаг. Одоо ширээ бол ингээ нэг DSP автан ингээ линтинд ороод тэр нэг автан ширээ харахаар надад сонь санагдаал. Яг хүн бол тэрийг харахгүй л та. Би нөгөө тэгж хардаг. Тэгээ хан дээр ингээ нэг табоогоос уг таваад ингээ хүн уурж байгаа санагддаг байхгүй ингээ хямдхан шидэнгүүтээ ингээ зал гаргаад ингээ байж байна. Тэгээ сүүлийн үед нөгөө амиг мөнгө төмс ресторанаар орж байгаа харамсалтай юм нь ингээд одоо юу гэдэг одоо энтэй нэг Итали бодонч байт юм уу юу гэдэг ингээд нэг том яриалтай нэг хүн нэг гой өнгөрдөг. Эцсийн үндэ галтуур нь орохлоор хамгийн гол юм те
Өө ингээд баахан хужаа ингээд хин шүүс орчин ажиллахгүй хүн ажил хүндэсгүй мэдсэн гэдэг байхгүй. Айгу харамсалтай. Намайг зөвлөөч гээд уул нэг очдөг. Тэгээ би тэнцээд очиж ингээд уул нэггүй яадгийн ингээд очдөг байхгүй. Тэгмээ төлөвлөлт бүх юм буруулсан байдаг. 50 суулгаж болох газар 25 судалтай. Тэгсэн мөртлөө ашиг орлого болохгүй нэгэд байждаг. Ланч хийж болох газар тэ зөвхөн орой уушин газар хийцэн байдаг ч гэдэг юм. Тийм үү асуудлууд гараад байна. Тэгэхээр манайх бол нөгөө би концептын дээр азар корона гарч гэртээ 2 жил концепт нэрээ суугаад маш их судлаа, маш их боловсруулсан. Одоо өмнөх ресторанууд дээр одоо миний хийж чадаагүй юм бол operation гэдэг бол тулгсан мөртлөө нөгөө брендинг гэдэг юм байхгүй гадсан байхгүй. Тэгэхээр одоо энэ дэр бол би зүгээр operation гэдэг юм надад үнээр амар амархан байгаа учраас ерөөсөө л gate гэдэг брэнд болоосоо энэ гадны франчайзууд өөрчлөлтөө одоо хүмүүс чинь ер нь нэг энэ тэнд байгаа бизнесийн copy paste хийдэг одоо тийм үед болчихсон ш товцсон үйл авчирч яа тийм үү. А яг би болохоор яг тэдгэртээ өршөлтгөөс одоо Монголын бүтээх гэдэг л одоо алтаас зорьсон учраас франчайз бүтээх. Тийм үнэтэй. Тэгэхээр манай салбарууд орох юм бол нэг юм өнгө төрх нь яг нэг хэвээ. Улаан өнгө нэг өөр өнгө харагдахгүй шүү. Хар шар нэг тийм өөрийн өнгөний кодтой бүх юм номороо текстийн фонтны бүх юм нэг брэнд бук гэдэг ямиг мөнгө төр засвар үнэтэй гаргуулаагүй ирнэ. Энд чинь бүгдийг гаргацсан бохгүй. Хийж байгаа маркетинг хүнд өгч байгаа санаа одоо бүх юм яг нэг юмар л явж байгаа. Ширээний стандарт, өндөр нам, сандал одоо юу гэдэг бүгд яг адилхан. А тэгээд гол асуудал нь одоо үүсгэн эдэр бол ингээд энэ газар бол ингээд аюу гоё ингээд те хоол, Япон, Солонгос соёл одоо бүтээгдэхүүн зарж байна те. А манай болохоор яг зарим өмнөч хүмүүс нь ойлгодог, зарим нь бол мэдэхгүй. Манайх бол experience гэдэг юм зарж байгаа гэж явдаг байхгүй. Тэрэнд одоо жишээ нь маш их юм орно. Сүүлийн судалгаагаар ингээд чагсаад үзэхээр үеийн үед номер 1 асуудал рестораныг зорддог гэдэг номер 1 асуудал хоол байсан байхгүй. Хоол гоё бол бүх юм окей байсан байхгүй. Сүүлийн үед тийм биш болсон. Одоо орчин болж байна тийм орчин vibe, байршил, vibe одоо хөгжмийн дуугаралт тийм түрүүний миний ярьдаг цэцэг 0-ийн үнэр та нар хийн шүү. Агааржуулалт халуун хүүтэн гэдэг амар олон юм сандлын ингээл тий олон юм нөлөөлдөг болсон. Тухтай байдал гэдэг л. Тэгээ хүн мэдээлэлтэй болсон, дээрэс нь хөрвөн маягтай болсон, өөрсдөө хардаг болсон. Бүх юм чухал болсон. Тэгэхээр нөгөө деталын дээр анхаарна. А тэгээ манайх бол одоо жишээ нь ингэж байгаа. 7 өдрийн 5 өдөр өөрөөр плейлисттэй, зарим өдрийн плейлистийг DJ-гээр гаргадаг. Би хөгжмийн дууралтууд дээр үнэхээр одоо айхтар нэрийн анхаардаг. За тэгээ манайд одоо тэр цэцэг навч одоо юу гэдэг бусад үйлчлэгээ өнгө төрх зөндөө юм дээр асар их анхаардаг. Хан дээр байгаа одоо тэр арт зургийн өртөлгөөнд нэг тийм дандаа мессежтэй тийм юм байдаг байхгүй. Тэгээ тэрийг зарим нэг нь анзаараад хэлчихлээ тий гоё. Дийлийнх нь 80% нь бол мэдээж анзаарахгүй. Яг нэг тухтай нэг ерөнхийдөө тохирсон юм руу орчдөг. Тэгэхээр нөгөө деталь гэдэг нь аюу хэцүү. Одоо жишээ нь гэрлийн тусгал өртөлгөөр бол авчиж байгаа. Тэгээ одоо ингээд спот гэрлийг бол ингэж байрлуулна. Гэрлийн тоон ингээд 4К тий жоохон нэмэгдэхэд хүн ингээд тухгүй байдал үүсгдэг тий. Уух боломжгүй гэсэн үг өөрөөр хэлбэл. Уушин газар тэр нэг пабууд тийм бүдгэн байдаг тий. Тэр мөр бүх юм ингээд бүгднгийн сайхан ингэж гоё комбайн хийж аваад гоё алтан дунд жимэл гаргасан гэсэн үг. Таад боддоо ресторан гэхээр бол нэг уух сэтэл төрөхгүй те Монголд. Тийм. Уул нь бол ууж болно шүү дээ. Ямар шал. Тэнгүүд паб гэдэг нэг газар нэрлэлчлээ. Тэнгүүд орж ирэн ланч идэхгүй, хоол идэхгүй те. Ингээд ийм нэршлүүд нь ойлгомжгүй. Лаунж гэхээр бас их төвхтэй. Night club гэхээр бар хоёр нь адилхан болчиход амар хэцүү байдаг байхгүй. Тэгээ манай болохоор зүгээр л гейт 4 5 6. Тэгээ хооронд нь энэ нааз энэ ямар ч падлиг байхгүй. Угаасаа хүн тэр ямар байх нь хөдлөөгөө тэгэл явандаа үн чөвшлүүлсэн тэрийг ялгаад тэг сонин ингээд жоох ингээд энэ юу юм бол гэсэн асуулттай байж үлэх зүгээр энэ яагаад ингэсэн юм бол гэдэг тийм юу би үзсэн. Одоо чи тэрийг хэллээ шүү дээ. Би ч нодосыг үзсэн. Яг чиний хэлдгүүний юм. Тэгээд засвар ихтний яг 4 5 сар яг хажууд нь байсан шүү дээ. Яг орой явтал нь яг өөрөө тэгэхгүй бол болтгон бил. Зураг гаргаад зургаар хийчин гэдэг юм шүү дээ. Ер нь л бас аюух зөрнө. Одоо би өмнөөс тийм зөндөө зовж. Өөрөө харж марахгүй бол. Тэрээс яг энийг ингэж энийг ер нь ингэ шийдчихээд одоо бид нар ч бас аюу тийм зүг шийдэл гаргана шүү дээ. Тухайн үед нь бас өөрчлөгдөж явж тийм. Гэхдээ чи бодсон чи бид нар ч бас 5 2 ч бас нэг хуйгаа тойрч бас өмнө бас тийм хийжсэн шүү дээ. Одоо тийм газар скулс гэж хийжсэн шүү дээ. Хийжсэн шүү дээ. Тэр үед бол бас тэгэхээр нэг бүгдээ тийм сар бол ороод үзсэн амаргүй гэдгийг мэднэ. Тэгээд MC наадах нар чинь зөрөөд хэлэх юм байна. За бид нэг спонсор мартсан сууж байгаа юм шиг тэрийг зөрөөд хэлнэ. Энэ хараа бидний энэ өдөр бидний энэ хоол хийж байгаа Сеймаут инстранс юм маань ерөнхий нөгөө тоогооч маань энэ хүн юм бэ. Тэгээ энэ инстран маань яадаг вөхөр энэ гомор гаргад юм шүү дээ. Энэ халуун ногоотойгоо энэ жантайгоо юм баг шүү гэн тий. Оо бас уу давхар. Энэ өөрөх нь франчайз бүтээгдэхүүнүүд энэ ресторанда гомгоо танд өгд юм байна тий. Энэ өөр чи өөрөө нэлээд алдартай. Энэ алдартай дагууч нэ. Жигтэй инфлюенсер байгаа. Энэ хүний ч одоо чи одоо үүсгсэн одоо юм шүү дээ. Шүүх чийдэг нөгөө нэг одоо Америк нөгөө хэм бий нэлээ. Бажа Вегас цул ресторан нэчдэг хамгийн алдартай чинь Рамсигийн шиг Солонгостой Рамси гэсэн үг байна.
Original Korean taste. Бис асуу гэж бодож ирсэн олон хүн бас мэдэхгүй байж байна. Манай энэ орж бас юм хийсэн юм аа. Скорс мөрс аяга гоё юм нээсэн. Тэгээ гоё бас гоё. Чи ороод идэхэд их гоё тийм. Бас тийм гоё жижиг нэг шоолдог нүд гэдэг чинь Аз жижиг шоолдог нүд. Хятад чи ямар шоолдог нүд гэж боддог. Хятад шоолдог. Хятад шоолдог тэгээ жижиг. Тэр их аяга хөөрхөн байсан. Тэр асуухсаа тэр нь яагаад дампуурсан бэ? Би яг одоо судалгаа моохгүй. Байрал нь жоох ойлгомжтой. Алаад байдаг. Байрал нь ойлгоо 100 ямар ч юм байхгүй. Алаад байдаг. Хүмүүс ойжролж аваад байдаг. Орлого ханддаг. Гахаад мөнгө ороод байдаг. Тэгэл одоо судалгаа моош. Гэхдээ тэндээс нэрээ айгүй юм сурсан. Тийм сурсан. Тэрнээс сайхан туршлага аваад үлдсэн. Гэхдээ манай одоо шүү дээ асар өндөр борлуулалт хийж байгаа заяа. Ер нь бол нэлээд үзээтэй одоо үйлчлэгийн салбартаа гоё байгаа. Ер нь одоо чинь хотын дөө ресторан амралтын өдөр хөнгө идэх байхгүй. Тэгвэл манайх одоо амралтын өдөр оройг л хүн орж байгаа. Тэгээ хамгийн хайр юм ашиг ер нь нэлээд байгаа. Ер нь над хангалттай л та. Гэхдээ харьцуулахаар байх ёстой хэмжээсээ маш бага. Шалтгаан татвар. Үүнхээр одоо бас би ч одоо аль ном журмаар нь явж байгаа. Яг л компани томорч учраас одоо жижиг одоо нэг аргалагч боломж байхгүй юу? Амар бүх юм номоор явж байгаа. Тэгээ сүүлийн үед бол миний хамгийн сайн жилийн эцсийн татвар байлаа. Энийг нь даатгал үнэхээр яа 100 сая ярина бас. Тэр бол үнэхээр чанга одоо. Хэрвээ тийм тэр зүгээр 50 хэдэн хувиар те аль нэг татвар нь бүгд биш тийм аль нэг татвар нийгэм татвар чинь 50% бага байлаа гэж бодоход манай ажилчтай өшөө хангалттай цалингаа нэмүүлээд би ч одоо юу одоо дараагийн салбарыг айдсгүй нэмээд үр зээл дараад амар гоё явж байгаа байхгүй. Тийм наад энэ татвар. Би уул нэгээд манай компани өргөжүүл Монголд хэрэгтэй байхгүй. Одоо ингээд одоо 100 ажилчтай байна ингээд эдрийн нэмэгдэн ашиг одоо аж амьдралын сайжруулна тийм. Би сая би нийтдээ нэг 20 төгт аялууллаа. Аялал гэдэг амар чухал гэж үздэг учраас тэгэхээр энэ ашиглал томроодох юм бол энэ үл ингээд бүх тоонууд томроодох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо үйлчлэгийн салбарын ганц хэцүү төр дампуурж байгаа том шалтгаан нэг татвар. Хүн олон хүнээр ажилладаг. Жишээ нь одоо бусад бизнес янз бүр байдаг те одоо том дэлгүүр янз бүрийн дэлгүүрчсэн нэг юм хөдөлгөгч санхүү нэг хэдэн хүн барьдаг. Үйлчлэгээ маш олон хүнээр зодж ажиллана. Тогооч гэх те өчнөө юу замбраагүй хүн галтгоонууд. Тийм. Тэгээд үйлчлэгийн ажилтан гээл. Тоон амар их. Тэр үсээ тийм амх тэг хүн олдох чи зүш дээр рестораны бизнес дээр чинь нэг зөрмөр санагдаад байгаа юм. Чи сайн ингээд юм фэнси болж байгаа гэдэг шүү дээ. Тэнгүүд одоо чинь за яг би одоо нөгөө солиотой юм шиг нэг ганцаар Америкт амьдарч байгаа юм шиг хүн бодох юм байна. Зөвхөн ингээд одоо би ингээд нэг юм нэг Орос ресторан, нэг Итали ресторан, нэг юм Хятад ресторанд ингээд ордог байхгүй. Тэнд фэнси байх нь чухал биш байгаа даа. Ер нь бол тэр Хятад ресторанд ороход ер нь халбаг малбай ингэж өгнө. Тэгээ хоол нь үнэхээр гоё юм та. Тэгээ тэр байгаа орчин бол зөв цайны газар шиг. Тэгээ тэнд аюу олон жил болцсон. Ингээд хамгийн амттай шүлмэл нэгээд байж байгаа байхгүй. Тэнд юу гэх юм би тэнд хоолын хамтланд болж ороод байгаа байхгүй. Тий. Гэтэл надад тэнд яг энэ хан энэ гэрэлтэй байна уу надад энэ байдгүй болж эхэлж илээ. Тэгэхээр чиний сая ярьсан миний би жоохон хоцроод байна гэсэн хөгжлөөс нь. Би бол наа чинь хоёлоо өөр юм ярьж. Наа чинь бол зүгээр одоо тухтай газар мэдээж тухламаар тийм. Одоо энэ нэг ийм ойлголт Монголоор одоо юу гэж хэлмээр дайнинг хийх гэж байгаа байхгүй юу? Дайнинг гэдэг чинь суугаад суuna гэсэн үг. Идэж уугаад суuna гэсэн үг. Саяны газар чинь бол идчихэд явчихна. Одоо маань чинь одоо олон жил болж өчнө гоё газар дууш зөвхөн хоолны газар гэсэн үг. Манай бол илүү уушийн газар байхгүй юу? Уушийн газар бол яалтчгүй тав дахь чухал. Одоо саяны таны хэлдэгт бол хөгжим бол үнэхээр байдлын байхгүй шүү дээ. Эсвэл байд байхгүй. Тэр Итали ресторанаар зөөгч нь супер үйлчлэн орж ирэл мэдлэл юм яриад өнөөдөр ямар шоу яваа за юу идмээр байна өмнө орж ижсэн шүү дээ тийм өмнө юу идлээ тийм одоо ийм мэдүүл яг санал болгож байна тэрний ийм тавиг бол асуугаа тийм араас нь десерт авахгүй за авах юу юу авмаар байна вайн би бол ингэж авах вайн юу ягаж санал болгооч гэлтэй гингүүц ингээд тэр бүхнийг мэдэж байгаа тэрнээс тэр байшин тэр болон бол бас эйгүү шүү дээ тийм газар байгаа. Би тэр юм асуусан. Монголчууд ер нь жоо ямтай ус юм шүү дээ. Азууд ер нь ямтай юм шүү дээ шүү дээ. Тэгээ монголчууд ер нь тийм сүүлийн үед бол гайгүй. Тийм лоял биш. Гоё байгаад байгаа мөртлөө тэгж нөгөө яг нэг бааранда очоод техникээр суугаад юм уудаг шүү дээ. Тэг хүн тэгдүү. Айгуус нэг хисчин гэж явуулчихсан. Намаад. Гэхдээ тэр юу л шүү. Жохон тийм жоохон ямтай байна. Европод ерөөсөө тийм. Одоо ингэ нэг 10 кг хоол идчихвэл тэр ямтлахгүй дээ тий. Тэрийг яг тэр хоолыг ингээд нэг 30-аар идээд эхлэх юм бол хүн чинь нэг өвгөн хайгаал эхэлнэ. Яагаад гэвэл жудж юм уу юу?
Тэгээ жоохон надаас юу ингээ өгч үгүй тэгэл. Энэ жоо хямбал байдаг тий. Уул нь хоол нь болоод байдаг. Тэгээд Европод бол чи би яг хизээч тоодгүй шүү. Хизээч тоодгүй байхгүй. Зүгээр ингээ тэр нөгөө баар 1700-оос хойш байсан баар гэж би 100 жилийн түүхтэй хан ман дээр яг нэг ахтын юм тавиад яг ингээ оронгот баг за гэл тийм газар. Одоо сүүлийн чи сая коронавигаар манай мундгууд ч одоо их гоё ярьж штэ. Хоолны салбар ер нь хэцүүцээ. Ер нь хүргэлт одоо юу те ийм амар шийдэл технологи гэл бүх юм те ингээ технологи смарт гэл тийм ярьж байгаа байхгүй. Биний одоо яг тэр бол мэдээж цаашаа явна. Гэхдээ илүү одоо юм уламжлалт юм амар үн цэнтэй болж үлдэх гээд байгаа. Илүү тийм нэрнгэсээ цаас ингээ бариад миний үүсгэн гоё юм шиг. Тэгвэл яг тэр очиж биеэр үйлчлдэг суудгийн соёл нь те одоо энэ махын хажууд нь шараад ч юм энэ амар гоё яваад байгаа байхгүй. Яг чүрэл дээр одоо энэ махыг яваад гоё фрэш очихгүй зү те. Тэгэхээр тэр аюу үнцэнтэй болж үдэх юм билээ. Тэгээ тэр QR менюзийн үгээд тэр одоо том одоо хүн очиж орж байгаа тэр Мичелин өдрийн одтой ресторанууд чинь юу ч тийм алга заяа. Тэгээ гараараа ингээд нэг имж бичээд өгсөн юм шиг ингээд менюн дээр ингээд 5 хоолтой. Тэр хоол нь тэр өдөр гарах юм гинэ. Хэдэн байж тэр тоотой хэдэн байшаа шимгцэн тэр нэг те догоо чинь тэгээ царай муутай нөгөө хоол заяа. Үнэхээр гоё. Очиж очдог. Яг өөрхөн тийм homemade одоо соус моосаар ингээд хийгээд өөр ингэсэн онцлогтой. Тэгээд тэр 5 хоолоо гараа бичгээд Канада шаа. Тэгээд Канадцсан ингээд одоо менюгээ бичих байхгүй тийм өгч байгаа юм ингээд цаас. Тийм л ингэ боо. Тэр чинь өөрийнх нь тэгээд нөгөө 4 жилс нөгөө тэдний нөгөө үнэн ч байдлаа сайн юм шүү. Яг хүн оочлоод өдөр бол оочлоод зогсож байгаад ордог тий. Тэндээ хоол идээд гардаг яг тэр нэг үнэн шүү тий. Хаач утсан тийм оочлцсан газрууд ер нь гадаад ч юм уу ер нь тэр оочлцсан газрууд дээр жоо оочлоод байх хэцүү шүү. Тийм миний одоо Tony Usl ийм байгаад байгаа. За нөгөө Eat Pray Love кино гарсан ном гарсан тий. Тэгээд тэр нэг пиццаны газар од болсон шүү дээ. Одоо яг тэрнтэй адилхан Gate-ийн одоо зорилго нь бол яг тийм амар том масс бизнес болоод ирээдүйд би нэг одоо мондог бизнесэлсэн тоо яриад үждэг шүү дээ. Манайх ийм салбар одоо юу гэдэг гэхээс илүүтэйгээр цөөхөн байж болно. 10 гейттэй байсан ч болно. А тэгвэл нэг гейт нь одоо юу гэдэг гадаад байдаг те Монгол одоо соёлыг сурчилж болж байна. А тэгвэл Монголд байгаа гейтүүд рүү жуулчид зорж ирдэг. Тийм байгаасаа гэж бодоод одоос контентууд дандаа англи манглаар ингээ хийгээд байгаа байхгүй. Тэгвэл аюу гоё. Яг бол манад Монгол ахуйтай Монгол одоо соёлтой яг тэрийг анхнаасаа бодцоо учраас тийм үед аюух байгаа. Одоо өвчин плейлист одоо энэ орчин тойрон интерьер те тэрэн дээр аюух шингээсэн. Ер нь жуулчд орж ирээд юу лээ гин. Сая манай зорж нэг хоёр Итали ирсэн. Тэр манай газар очоод амар гоё л гэжлээ. Тийм гоё фэнси гоё биш те. Хоол мол идэнгүүтээ. Би бол ингээ аюу олон орноор явсан. Гэхдээ танайхын пиццаны гурилан дээр бас ингээ аюу сайн ажилласан байна. Тэр бусад юм биш те. Дөхүүлсэн байна гэж байгаа. Тэгэл одоо тэр орчин тойрон тэр нэг vibe бүх юмыг бол нэг бэлдгэлгүйгээр те нэрнгэсээ ингээд serious гоё үнэлгээ өгч илээ. Vibe-тай гоё юм бол үзэх. Тэр яг би бол чинь өөрхөн газрыг магтж байгаа юм биш. Манай газартай адилхан юм одоо энэ өчнөө газар одоо яг нэг бизнесүүд ингээд сүүлийн чанартай бизнесүүд хасар болцсон. Тийм газар зөндөө байгаа. Орж үзмээр санагдтал ярьж байна нэрээ тоглоом уу. Энэ микрофон жоохон дэше гараад байгаа. Цааш орчихмоо. Энэ бидний нэг найз үгүй. Бидний нэг найз их нэг жоохон биднээс нэг жоохон өндөр. Жоохон өндрөө. Халзан. Бас халзан. Хоёагийн бас аягүй сайн найз. Тэгээ энэ бол манай Big G-ийн нэг гоё шинэ бүтээгдэхүүн гарсан байна. Манай Big G чинь бас гоё бүтээгдэхүүн гардаг ш пицца байна. Энэ хандаа юу таалагдлаа. Big G гэдэг юм бохкорсон гэдэг Италид үйлдвэрлэгдэж байгаа. Нэг төрөл юм бах та. Италид үйлдвэрлэж байгаа Big G-ийн spearmint chewing gum. Лэж юм шүү. Нэг гоё байна. Тэгээд Big G маань бохыг Италид хийгсэн байна өөрийнхөө. Тэгээ энэ удаа оруулж байгаа. Манай найз ч бас хөдөлмөрч тууж л та. Хөдөлмөрч их олон төрлийн юм хийнэ. Ямарсан ингээд одоо ямарсан тэг насанд туршиж бохыг хангаяад гэж байна. Тэгээд одоо үгүй гэхүүш би одоо авлаа. Найз маань одоо миний найз бох авах одоо бохор ч чухал шүү дээ. Хоолны дараа тэр заавч гэж ажиллаж явах хэрэгтэй. Хотоодны гүрүүц хөдөлгөөнийг яарна гэж зөндөө ярьдаг шүү дээ. Бохонд бас ахын биш үү? Айтайхан мэдрэмж аманд бин байна. Амтач сараа шүтэнд бин сайн. Амьсгалах агаар ирчний минь цагаар алив минь тушаад занд найзуудтайгаа сингинсэн гаатай сэргээхэн хаатай Big G-ийн бох дэд зэргийн чанартай. MC-гүүд одоо хүмүүс бүгд мэднэ шүү дээ. За одоо яг тэр юу гэх талаар саяхан тэр бүх одоо ямар инфлюенсер юуны төлөөр
контент яаж би ч зүйлээ үзсэн. За рестораны контентууд бол тийм байж чи өөрөө мэдчихээн. Одоо ингэ чамтайраа суугаад угаасаа бид хоёрын хоолны талаар мэдлэгч дээшилж байна. Тэнгүүд гэр бүлийн талаар чиний контентууд чиний одоо нөгөө сошиал гэр бүл чинь бас нэлээд нээлттэй байдаг. Саяхан 100 сарын мандат зосч байгаа бичлэг сая оны өмнө бас хийж байгаа харагдсан. Гэр бүлийн хүн ер нь энэ талыг дэмжиж ойлгох уу? Ер нь хамтдаа ингээд контент хийхэд таагалах уу? Таагалахгүй. Дайжгүй. Би ч угаасаа анхал боддог байсан нөгөө цөг лагчтай байхдаа гэр бүлийн талаар хүүхдийн талаар айгу ялангуяа хүүхдийн талаар их бичдэг байсан аахгүй. Тэгээ өөрөө их гэр бүлсэг. Тэгээд одоо флексж байгаа юмнууд чинь их тийм нөгөө материал юм байгаа байхгүй. Би бол энэ нэг олон одоо гэр бүл салж нийлж байгаа ч юм уу эсвэл ийм асуудалтай ч юм уу юм үед жоохон одоо үлгэр дуурайл болох гэдэг юм уу одоо яах гэдэг юм мэдгүй. Зөв ингээд зүв зүйтэй ингээд амьдарч байгаагаа нэг жоохон флекс гэдэл үзээд байгаа. Тэгэхгүй л аяга болохгүй байгаа. Ерөөс нь ингээд нийгэм сошиал ингээд харангуй дандаа хар бараан болж өгдөг юм те. Тэгэхээр яг залуу бол ингээд өнчүүд шудрахаар хөдөлмөрлж байна. Өмнөхөр чи хүүхдтэй болсон бол хүүхд төрүүлсэн бол энэтэй хариуцлагатай байх хэрэгтэй те. Ирээдүйн одоо Монгол улсыг одоо бүтээх хүн биз дээ те. Ямсэл хүүхдтэй? 2 хүүхдтэй. Одоо 3 дахад өргөж байна. За. Тэгэхээр бол би хүүхдтэр бол үнэхээр айхтар сериусны одоо тэгж хандаж хүмүүжил дээр нэрүүл мэнтээр анхаардаг. Тэрийг хүмүүстэй хуваалцдаг. За тэр гэр бүлийн одоо энэ харилцаа ялгаагүй бусдад адилхан асуудал ихтэй. Тэгэхдээ энийг ингээд зөв талаас нь хүнд ингээд харуулж одоо сурталчилж яах нь зөв юм байна. Тэгээ тэрийг юуг нь тэгэл одоо нуугаал ичцээд авах тэ. Тэгж явах хүмүүс нь олон байгаасаар гэж бодоод тийм юм. Тийм шүү дээ. Зөв дата ч 100% дэмжиж шүү. Ер нь бол угаасаа аав хүн гэдэг чинь өөрөө гэр бүл зохион гэдэг уул нь маш хариуцлагатай ажил амар байгаа. Тэгээд одоо зүгээр ингээд хитрхи хөнгөн хандаал яарч хүүхдтэй болдог ч юм уу одоо тэгэл завьчтай. Энэ сайн нөгөө манай ерөнхийлөгч хэлжсэн 30 жилийн өмнө Монгол хүний дундаж нас 60 хэд байсан ингээд одоо 70-д 80 руу өгч байгаа юм байна шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор нөгөө хүн 25 гараад гэх юм бол хөөжийн оройлог гэдэг байсан баха. Яг бол амьдралын талан инженерээр явж байгаа байхгүй. Одоо ч 20 гараад 20 дэх гэр бүлтэй бол ямар ч хийж байгаа юм зөвшөөрөхгүй. Чи одоо энэ 40 жилийн хүнтэй сууна уу гэх юм. Хүн ам бол амьдрал хүн бол өөр амьдралаа зохиончтой 18 тад суучих болно. Тэр үнэхээр зөв хүн нь бол гэхдээ тэр чи ингээд нөгөө өөр хөхтэй болох гэж яарахгүй ч юм уу амьдрж эхлээ үзэх хэрэгтэй шүү дээ юм уу би тэгээд тохиол. Яг үнийг юм бүх утгаа бодох юм бол наач ихтэй 2 утгатай болно шүү. Тийм ээ тийм. Яг 2 нэг утга гэж бол заримдаа яг үгүй бүх хүн тийм нөө заримдаа бас тэрэгдээ суудсан ус ямар үдэн штэ. Хамтдаа бас нөгөө амьд нөгөө хоёулаа жоохон багтаж суу. Яг хоёулаа юу ч мэдгүй хоёулаа өсөөд ингээд хоёулаа ингээд хамтдаа амьдлын төлөө нойлоос эхлэв явж байгаа шүү хоёулаа. Бүх юм ингээд хамтдаа бүтээгээ явах бас гоё биш болно. Хамтдаа бүтээж болно л доо. Чи чиний кейс дээр болохоор тийм чи ингээд адтай байгаа байхгүй. Чи үнэхээр тэгээд залуугаас тэгээд тааш хүрхүүнтэй суудсан бол яах вэ? Тэгвэл тэгээд дуусна шүү дээ. Харин тийм. Тэр сонголтоо зүгэх хэрэгтэй болно. Гэхдээ тэгээд сонголтоо ихэнд бол алдаж үзэх хэрэгтэй юм шиг. Алдаж үзэхээс өмнө хүүхдтэй бол хамгийн их тэгтэйгээ шууд суухгүй шүү дээ. Ялтаа. Чи ч одоо энийг мааш. Нэг онгон зандаа хоорондоо секс гэдэг байгаа шүү. Нэг удаа их дээр хүүхдтэй болцсон. Тийм кейсэд зөндөө байд юм байна шүү дээ. Гэхдээ энэ зэрэг санаа тийм байгаа үстэй энэ. Гэтэ ингэж тэр чи мэдээж хүнтэй үерх нь олон хүн чигээд ямар залуучиг 2 3 4 5 дахь хүнтэйгээ үргэж байгаа тэгээд нэг хүнтэйгээ суугаад. Гэтэ энэ үерхэл одоо чинь гадна дотны улсууд бол ингээд 4 5 жил зүгээр ингээд найз охин маань чиг яваал битгш шүү. Тийм дандаа. Манайд болохоор нэг яг нэг тусдаа заавал өрг тусгаалж гарч халан бэр гуйжтэй ингээд тэр процесс ингээ амар яардаг юм болов. Яадаг юм л. Ер нь 5 жил тусдаа байх юм бол Батараа хүүхдтэй болчихно л даа Монголд бол. Гэхдээ Батараа шүү дээ. 2 жил тусдаа. 2 жил тусдаа байгаа. Чи 2 жил хүүхдтэй болоогүй чи тэнэг үл хийх байгаа хүн баг гэх юм. Биш. Яах гээд байгаа юм бэ? Ахаа ол юм уу? Гом юм уу? За тэр нэг амсан шүү. Нэг бол амсан шүү. Юусын ялын аа. Яа тийм билээ. За энэ яах. За би энийг нөгөө нэг би баг сая савын заах нь энийг авчих энд болцсон юм. Би баг сая би наатан авчих. За тийм. Та чи шоуг авчих. Хаа гом юм уу? Энд нөгөө саяны тэр гомгуудыг чинь чанаад байсан юм байна. Энд авчих. Оо алайц. За би нэг тийг авчих те яг энэ. Жантай гом нь тэгээ юм гоё шүлттэй гом яг энэ хоёр төрөл юм байна те. Тийш тавьчих юм даа. За энэ бол өстой хоолоор өрөөд зодоод алчи гэж утсан юм шиг өнөөрэ те. За баярлаа. Тэ зүгээр хоёгаа сүзээ сууж байгаа юм чи. Гоё наа гоё. Би нөгөө сайн нөгөө юунд орцсон жоохон имчилгээ хийлгцэн. Тэгээд алкогол
халуунаа гоёроо зэвэр болгоцсон амар татлаа та би. Татлаа. Нийтэн дээр бүр ингээд харуулаад татлаа. Гэр бүлийн яриа орж ижсэн чинь гой мороод ирлээ. Тэгээд гэр бүлийг тэгэхээр ер нь нэргээс хөө ингэн бааж 5 жил чи ингээд тусдаа гараад хоёулаа амтчих юм бол манай монголчуудын тэ хоёр одоо хүүхдтэй болооч гэж өмнө зүйлж өгөөд ингээд тэгээ бүр бохгүй өөдөөс тэрэд юм ярина шүү дээ. Яс өргөм сожоо. Тэгдэгс би бод үргэлж би бодлоо юм аа. Тэрийг юм уу салаач балаас наатахаас масаа бүр мангадууж өгнө. Тэгдэм аа. Нөгөө тусдаа ингээд битээр ингээд найз охин найз залуучтай гэдэг амьдж ирэхээр суудгүй юм байна тэгэхээр л зоолтой. Тэгээд цагаан сараар бол хамгийн их асуудал хэрэгтэй. За хизээ хүүхдтэй болох гэж байна. Одоо багсаж байгаа хөө. Гэтэ ер нь нөгөө эмсэж гэсэн одоо нөгөө үйлчлэгийн байгууллагад ажиллаа. Дээрээс нь өөрөө ингээд гадшаад төшөө ингээд айл зугаалаад нөгөө үйлчлэгийн соёлыг ингээд сулааж байгаа. Тэр нь хувийн орон зайруу хамгийн их халтдаг орн Монгол яг цагаан тий. Үнэхээр одоо ёо чи сая л ингэж байна. Би нөгөө явчихсан. Одоо хэдэн сар уулзааг байж байгаа маань найз. Өчид харгалцсан шүү дээ. Би бүр ингээд чамд ямар хамаатай бүр хилчмээр санагдаа болж өгдөг юм. Тархноо, тургалноо. Дэлбэрнөө. Тэгвэл хэний манад орсныг зочдөг чи дээстэй. Би өөр бүр ингээд задраад өгсөн ч хамаагүй шүү дээ. Тэгээд тэр үнэн л өгөхгүй тий. Тухайн хүн өөрөө ямар хамаа. Үгүй Тайланд гэр бүлээрээ яваад ажиллаараа яваад за нэг сар шахав ажиллаа. Тэгэл ингээд харж байгаа такси хийж барьж байгаа хүүхд хажуудаа жоох хүүхдээ сургацсан. Бид нэг ингээд авч явж байхдаа ингээд тий. Одоо хүүхд алган л тий одоо монголчууд тэрийг харуул зургийг аваад нэг газар тавиал тий. Тэгээд тийчээж одоо нөгөө сайхан нөхдөө чинь бие үнэлцгээж байна сайхан тий. Дур дураараа л гудам шалмай бие үнэлцгээж байна. За тэгээд тэнд үнэхээр хүний амьдрал ингээд хиндж бадалга. Нэгдүгээр хоёрдугаар хамгийн гоё юм яа нэмсгэлийн орн гэж ярьдаг л да. Гудамжинд тоол ингээд цэвэрлж байгаа бүх хүн ингээд ямар нэгэн байдлаар нүүрн ингээд happy ингээд одоо албаар дур ингээд тий сэр гэдэг байгаа биш зүгээр жинхнээсээ л ингээд happy. Тэгэхээр одоо бид нар мөнгөтэй өрнөө нэг ингээд их чимгснэр хийгүүтэй цаанаа ингээд нэг хөрх амт тэрэттэй тий ямар нэг асуудалтай. За тэр шалтгаан байхгүй байлаа гэхэд зам дээр гараад тэрчдэг тий. Үгүй гэхдээ мөнхийн тэрүүлж байгаа юм чаа. Хүн тэрэхгүй Улаанбаатарт тэрэхгүй байх. Ямар ч боломжгүй шүү. Аим гоо энийгээд гэрээс гараад би нэг Тайланд жолооч ингэ загинсан ч өөдөөс тэр урлахгүй юм чи бүр ингээд яасан сан тайван тэгээ ядж байгаа л та. Тэгээд идэж ууж мууж байгаа юм тэгээд ёстой жинхэнэ бас эрүүл мөрөл хол алга зав ингээд хамаа намуу ид чинь шөнө орой хүүхд мөхтэй тэр 12 цаг дунтуулаг авч явж чинь янз бүр ингээд яг монголчууд байсан бол ингээд энийг хараа гэд бүр нэг тий зүрхлэхгүй л тэгмээр санагдмаар тэргээр дүүрэн байгаа хөө. Гэтэл яг урд хурдан ажиллаа бүгдээрээ хийцгээгээл хүний амьдрал өрөндөө өрнөөл ингээл явж байгаа. Монгол улсууд нөгөө бүх хүмүүсүүд заа хэдий хамгийн тэрэтэй орн гэж үгүй Монгол нийт орох хаа. Яг гараад тэр шүү дээ. Шууд тэр. Одоо ингээд хүний ингээд хүүхд тэр хүний ингээд амьдрал хийнд явж байхад тэрний өмнөс тэрчдэг тий. Гэхдээ яг би бол зөндөө харчихсан. Дэлбэртээ бүргэлдэхгүй юу? Нэг хоёр багийн Америкт харсан бүр нүдний үлбэр. Би бодоо олж байгаа нэг машин угаас 100 буруу. Хэсэг гарч ирээд бүр алт Монголд дуус. Бүр пэцтаач. Замаа хараач бол чи хүрээ үнтэй цайдаг. Тэгнэ үстэй. Гарч ирсэн баг оо цаас яг зүгээр би бүр мууцсан хата хүлээгээд байсан шүү дээ. Юуруусын болдгоо. Хажууд ингээд нөгөө ингэсэн би байсан. Одоо мохохтаа гэсэн чи. Угаасаа эсгэл урсгал ороод нөгөө бүр 200 буруу юм хийж байгаа шүү дээ. Тэгэхэд оо цаас гайгүй цаа ингээд бүр аймаг за хоёр яг идүүд чи цаа гэдэг бараг тэмэлтэй бараг явах ёстой. Тэгээ за зүгээр тэгэхээр тэр чинь юу вэ гэхээр тэд соёл байгаа тийм. Тэд өөр байгаад байна тийм. Тэр нэг хүмүүсүүдэд тэр нэг гоё яаж тэр өөрсдөө гоё ингэж гоё тайван байх. Манайх бол яг гараад хамгийн ихний уулзуулс тэр шүү дээ. Нэг байгаа шахаж орж ирээд тэгээд зам хааштай чи хуцаа чи нааж зогсохгүй шүү дээ гэдэг чинь би бол. Гөр ямар ч байхгүй. Гөр юм хийхгүй болохгүй юм чи. Заримдаа гэдэг намайг юу гэдэг түгжчихсэн шүү дээ. Чи яг гэдэг юм байгаад. Заримдаа тэрийг өдөр өнгөрчихөж гайгүй те. Ямар санаа юм дотоо явц юм шиг. Юм тэрнээ тийм. Юм тэрүүлдэг. Би ч тэрсэн. Дээрээс нь хүмүүсүүд өөрөө өөрсдөө бас гоё хүн тэрүүлдэг бах те. Сая би нэг 2 минут хоцорсон чинь энэ хоёр тэрж байгаа. Тэр амар тайван үлээжтэй. Гэхдээ Батбайг бол надад яг 15 залгасан шүү дээ. Гинээс 300 мөр залгасан. Нэвтрүүлэг эхлэхээс цагийн өмнө унтж байгаа юм чинь 15 залгана л да. Гэр 300 метрийн зайд л байсан. Тий. Тэгээ 300 метрийн зайд байж чи хоцорж байгаа зү. 2 минут. 11-2-т орчихсон, 11-ээс болсон. 2 минут. Би бол цаа ихтэй айгу 50 босоо гэсэн. Би яг нөгөөдөг чи их гэдэг байхгүй юу? Ямар ч гоё аз жаргал 50 алхаж ирж байгаа байхгүй юу?
PC модын сурчлага энэ дугаар дээр байгаа юу те? Байгаа. Чиг байгаа шүү. Би бүр PC модыг явах гээд нэр PC модоо мартчихсан ба шүү те. PC мод яриад хадаад уул яг хүний мод дурдаад гоё мэрж ягч чи. Гэхдээ за тэрийг үргэлжлүүлнэ. Надад за энэ бол нөгөө хоогийн нөгөө айхтар нөгөө мундаг шинэ утсч. Тэгдэг. Гоё. Mate X6 гэдэг. Энэ бол тасарсан юм лээ, тасарсан юм л. Наач тасарсан юм л шүү. Би барьж байгаа шүү надад чаа. Чи ягаад энэ хүний юм эвдлээд байна чи? Сакс максаа үзүүлж байгаа юм те. Ихтэй өөрөө тасарсан юм байна. Тэгээд нөгөө хамгийн гол надад юу хадаад байгаа нэг чи тэгсээ 3 очт юм. Тэгээд 3 байгаа. Тэгээд ингээд мэдээж хамгийн сүүлийн ингээд нөгөө юу гоо штэ нөгөө. Одоо камер баймер тэр нөгөө шинжлэгдсэн юмуд дээрээс нь өөрийнх нь нөгөө кондо нөгөө 2 класс гэдэг энэ одоо ингэ дэлгэцсэн. Одоо энэ дэлгэцсэн өөр энгийн утаснаас 20 дахин бат бүх гэдэг. Өө тэт. Тэр шал өөр дээр хагарахгүй одоо юу. Гогорыг өөр гэдэг байхгүй одоо чи энгийн утаснаас өөр гэдэг. Тэгэхээр энэ айгу давуу тал нэгээд. Тэгэхээр ингээр өөрөө энэ утасны одоо гайхамшиг гэдэг байгаа. Тэгээ Huawei-ийн утсууд ер нь Huawei утас амар болчих шүү дээ. Тэгээ та бүхэн нөгөө PC модоос ганцхан Huawei ч гэлтгүй Apple, Samsung, Huawei те тэгээ Honor гэдэг брэндүүдийн утсуудыг албаас хэрэгтэй зардаг. Тэгээ та бүхэн бас сонирхоод хамгийн гол нь ямар ч таны нөгөө үр зарын нөгөө юу үр зээлийн харьцааг харахгүйгээр өөрсдийнхөө лизинг авах боломжтой гэдэг. Тэгэхээр Huawei-ийн утсыг авснаар та бүхэн бас яг нөгөө Huawei-ийн өөрийнх нь бас ухаад бас цагийг бас бэлэнд авч байгаа юм лээ. Тийм бас хэлэх хэрэгтэй. Тэгээд бид түрүү ахаа хэлчихье. PC модоос та бүхэн хамгийн баталгаатай газраас утас авах гэдэг чинь өөр шүү. Яг одоо ингээд нэг утас эвдэрчдэг. Нэг хүний гартаа савал тэгээд очоод ямар ч үг болчдөг штэ нөгөө буцаад эзэн байхгүй яах юм бэ яаж чадахгүй штэ PC мод бол өөрөө бүх одоо юмуд нь альбас нь болохоор чөгөө солиулт чинь үйлдвэрийн юутай бол те буцаа чинь зөндөө асуудал байна. Тэгэхээр PC модоос тавах яг электромор нэхлүүр PC модоос тавах яг гар цууд худалдаж авч байгаа гэж хэлмээр байна. Монгол дахь албан ёсны дистрибьютор PC Mall. Одоо нэг юм хошигнолууд байна шүү дээ. Нийсэн салаатанда бити сонгон хийгээч. Бити хүүхдээ ингээд байгаа чи. Нийсэн салаатанда сонгоно хийж иднүү, идэхгүй байна уу? Нийсэн салааж идэж иднүү, сонгонд ангаар нь иднүү. Ер нь чи идэг бол чамд ямар хамаатай гэдэг философи хэдүүл бас тийч ойлгох хэрэгтэй шүү дээ. Гэхдээ нийс салаатанда тэр сонгийн хийж чи сонгонтой нийс салаад идэх бол тэрийг идэхгүй л өнгөрч байгаа. Тийм шүү дээ. Тэгснээрээ тэр айл чиний өмнө буруудах хэсгүй шүү дээ ер нь. Тийм шүү дээ. Хамгийн сони ингээд сонголт байхгүй зөвхөн өөртөө ертөнцийг нийцүүлж амжих гэдэг хэлээ энийг жоохон бас багасгамаар байна те MC. Тэр чихтэй сонги хийх юм уу гэл. Дуусан гоо. Сайн гоё хараад байсан. Чихтэй сонги хийх юм уу гэл. Тэгээд тэгсэн. Чи нэрээ хийдэм юм л дээ. Сонгонгоо бол нийслээд биш шүү. Тийм сонги хийдэж шүү дээ. Айл айл сурч цаан бүр юу сонгонгоны салаад гэж юу гэдэг ингэж хэлдэг манай хч байдیں۔ Тэгэхээр чи яг хүн болгоор би сонгонтойг жидэн сонгонго гэж надад бүр байлаа. Байцаатай зөв байцаагүй зөв бас байна. Амар шүү. Байцаа зөв байсан жала байгаагүй жала. Алин жидэн шүү дээ. Тэг зүгээр байхгүй нэ. Гэтэ байгаагүй нэр хаа. Зүгээр байна. Ярьж байгаа юмнахаас биш тэгээ. Ярьж байгаа юмнахаа эсрэг. Ярьж байгаас яг тийм зөв шүү гэж байна. Гэтэ дэмий үстэй. Хэрвээ тэгээд дуусгахад ихтүүлээд түрүүний тэр нөгөө бас түрүүний регистрээр нөгөө чи нөгөө хүнтэй суусан уу ингэдэг гэдэг чамд яг ямар хамаатай юм те хүндээ. Тэгээд нөгөө талаар бас нөгөө ингэдэм найз нөгөө хүний газар харч бас их юу яадаг байна. Яг үндсэндээ авах мэдээлэл бас яг нэг сошиал болчтой юм байна. Тэг яг нөгөө өөрөө нөгөө сэтгүүлч хүн учраас нөгөө дагдаг сорсуудтай яг тэрийг ингэ шүүцэн сайн сэтгүүлчтэй даган сайн сайтууд байна. Гэтэ ерөнхий мэдээ сошиалаас орж ирнэ. Тэнгүүд би аюул би бинийг амьдрал дуртай юм байна л гэж харсан. Тийм бас нэг гаднаас нь юм харах болсон. Би бол хүний хувьд хизэж оролцдог байхгүй. Гэтэ энэ гэр бүл төрний эхнэрийн зүг байна уу чи зүг байна уу? 50 шүү дээ. 50. Яг 50. Тэр нэг заримдаа хэлбэлцснээ тэр чин 60 70 бол. Гэтэ тэр хэлбэлцэж байгаа 60 70 нөгөө толгойд хэлбэлцэж байгаа хэвээр. Угаагүй миний талж бас хэлбэлцэх бол байна. Би бас нэг жоохон prime үе дээр prime үзээ. одоо зөв мэддэг юм дээр. Гэтэ ер нь гэтэ манайх тэ айгу нийлээ бас гайгүй яг
арчилсан маягаар л яваад байгаа юм даа. Арчилсан байх хэрэгтэй. Тийм ээ. Цааш чинь социализм бүр капиталист оронд юм том өсөндөө байгаа шүү. Би чамаа гэдэг юм шиг. Арчилсан байх хэрэгтэй. Эхнэрийн үргэл зүв байдаг гэдэг сая найз нэг мэдэрчээ сууж байгаа чинь мэдж байгаа те. Сая юу? Гэхдээ тэр чигтэй яг үндэ ихнэртэй ч биш юм билээ. Ер нь бол чи үзүүлэх ёстой байсан шүү дээ шүү. Нас чийдтэй байлээ. Тэр чи ихнэргүүгээр өөрөө бас ойлгох болох байсан шүү. 40 гарцсан үед бол нөгөө эрүүл мэндийн хүн цаанаас чинь хилээд өгсөн байна шүү. Та 30 наснаас хойш жилдээ нэг удаа бүтэн бие юунд оржээ. 40 гарахын бол жилдээ 2 удаа оржээ гэдэг ингээд өгж шээ гэсэн баггүй. Би яг шинжилгээ ер нь жилдээ нэг хийлгэж тийм. Гэтэ бүрэн хийлгээгүй л явсан. Тэгээ сая би Монгол явчин дээр ирээд ихнэртэйгээ ярьсан чинь гуглж жагаад ганцхан юм дээр зөвшөөрсөн байхгүй. Чи шинжилгээ ийм шинжилгээ хийлгэчихэд ирнэ гэвэл чамайг явуулъя гэх. Тэгээ явуулаад ирсэн чинь ноцтой зүйлээс таараад би нэг 2 оны өмнө дурангийн хаалганд орчоод энд ингээд сууж байгаа байхгүй. Тэгээд эхнэрийн зүйлснээр тэгээд ингээд шаардснаар ингээд муу юм гэрт илрүүлээд ингээд даз жаргалтай сууж. Чи ихтэй баажи ялтаа хийн гэсэн чи явуулаагүй шүү дээ. Зүгээр хийсэн. Энэ бол айгүй тийм капиталист. Биш хотлоос капиталист бүр коммунист гэхгүй чи социалист коммунист бүр баажи ялтаар гайгүй явуулах юм шүү. Үгүй баажи ялт чи харин явуулахгүй гоос явахгүй ганцхан дурангийн юмд явуулна шүү дээ. Баажи ялт дурангаас толгоон дээр чи ба. Яг дунгаас толгонд бааж яалтыг яг битүүрүүд ингэж л үлдэгдэж байна. Гэтэ би бол тэрийг бол өөртөө олддгүй. Тэр хүннээс бол жоохон мэдгүй. Ихтэй тэр хүмүүс жоохон хоол болгоё гэж боддсон байлгүй. Тэр ч бас хэцүү байл да. Татаагаад байна. Хамт гадаад тэрээс нь илүү цуг байгаа юм лөө. Гүг тэр юм чи нөгөө хамт ингэж байхад гадаад хамт явчихээр виза гарахгүй байна те. Хүнийг доолжсон гэж чангагаад байдаг юм байдаг шүү дээ. Тэр хэцүү. Байхаар ууж идээд ингэж айгу хэцүү байлгаад байна те. Тэгэхээр бас жоохон надад дутагтай баха. Би гайг байх гэж боддоо. Тэр нь ч оноргүй байна. Тэгээ хамгийн ихдээ манай сая хэрэгтэй манай хойгаа ярьж асуусан юм лээ. Яа, ялтыг авъя гэдгсэн. Чи зайлаа гэдэг. Сая айгу гоё хариуцсан. Найзууд л та тий. Чи зайлчгаа гэсэн. Хойгаа өөрөө буруу ярьж байгаа. Хойгаа өөрөө ярихдаа гоё ярьж байна шүү дээ. Найзыг авчиа гэдэг чинь. Би зээлүүлсэн байна. Зээжи. Ихнэрт би найзыг авчиа гэж байна. Тэгсэн чи ихнэр харин уучга айгу зүү хариулсан байна. Айгу зөөлг хариулсан байна шүү дээ. Чи зайлчгаа гэдэг. Би уушаад өөрөө ярьж байгаа. Тэ бас тэ хүй найзаа ч одоо ч одоо энэ баажаалтай ихгүй болохгүй шүү дээ. Намд бол зайлмал гэж хэлэв надад. За би бод яа гэж хэлсэн байхгүй тий. Тэгсэн чи бодчихсон чи нэмэндээ дуран нөлөөлөл тэгэл өгдөж байгаа байхгүй гэсэн тий. Тий. Аа энэ усхи өөр юм байгаа шүү. Би чи надаас ч юм бас байгаа шүү. За чи гүүрхэндээ дүүрэндээ аа хоёр зүгээр нэг дүүрээд байгаа даач биш. Нэг их юм спонсор олоод байгаа даач биш тий. Зүгээр л найс өгдөг гоё. Тайлаа, тайдаг дүүн мөнгө. Эмсэж бид нар дээр өссөн бид шүү. Тийм. Баярлалаа. Жоохон үнээр амттай байлаа. Хоолтой баярлалаа. Гэтэ арай хоол байлаа да. За яхах. Тэгээд. Хойгаа байгаа гэж гайгүй хоо. За гоё тарт амс. Чи тарт бас идэж үзээгүй тохоо дууц. Энэ тарт идсэн үү? Идсэн. Аа за тийм л үү. Манай юугаар идчихлээ тийм. Манай юмнуудаас амсаагүй хэрэг уул урдахгүй байсан. Түрэгт амар чи бааж ялт үздэггүй гэсэн чинь. Хоёр бүтээл үздэггүй шүү дээ. Хэцүү юу нэг тийм ярьсан шүү. Жоохон дургуул юм байна манай нөхдүүд их жоохон. Эсвэл өөрийнхөө контент нөгөө манайхыг гүйцэхгүй хөргөн бас ууж болно. Үзэлт нь манай төлөхгүй болохоор дотроо уурдаг байдаг шүү дээ. Хитэр яагаар яг хөө үзээд идэв. Би хэвээр нэг өдөр эдрийг хусан даа гэдэг. Дид бодож байгаа бааж ялт дээр ордсон байна хөрхөө. Энэ нэвтрүүлэг ингээд 2020 онд гэхээс 25 онд одоо явж байгаа 5 жилийн дараа энэ нэг хоёр юм заваа инех юм а гэдэг коммент орж ирж л байдیں۔ Тэ. Одоо ирэх чөлөө юм да тий. Тэр инээдэндээ юм шүү. Гөө одоо гээд энэ муу хоёр харин одоо арай тэр коммент байхгүй болчих. 5 хоёр юу юм бэ? Урдаа хоол тавьчаад юм хоол. Тийм коммент үсэ. Тэр комментүүд одоо олчихсан баг. Тэр комментүүд одоо арай бас гайг болчихлоо тий. Одоо инээдгүүд хийж чадахгүй л тий. Хоёр бүдүүн новш гэлтэй мэд хоёрын бүдүүн байна уу? Турхаа байна уу? Чамд ямар хамаагүй. Өөрөө л амьдэрч байна. Чиний гизээр ямар идэж байгаа шүү дээ. Гизээ. За. Намаа MC хүрэлцэн ирсэн байлаа. Тэгээд маань нэвтрүүлгийн ивент чинь NRB гэдэг компани Shiseido-гийн албан ёсны дистрибьютор болсон. Тэгээд Shiseido-гийн turmeric цагаангаа за тэгээд энэ diet jelly гэдэг бүтээгдэхүүнийхээ дээжээс урьж энэ дотор бүх төрлийн бүтээгдэхүүнийх нь танилцуулга байгаа.
Харшлын юм нөгөө ханерны юм гээд ер нь шисэдэгийн бүтээгдэхүүн сайн Монголд албаас орж ирээд энэ 2 дахь жилдээ болж байгаа. Тэгээд энийг гарын бэлэг болгоо юм. За баярлалаа. За. Энэ гоё юм байд. Энийг Байдаг. Шишээ гэдэг 90 минут бүр аим. нэг юм юу байгаа. Габа ойлоо нэг юм нойрны одоо ийм юм асуудалтай хүн удаг. Тэр их хэрэгтэй байгаа эдний. Чи одоо нойрны ус асуудалтай. Асуудал гайгүй. Тэр айгүй ер нь олон хүнд хэрэгтэй хэдүүлээ. Аа. Өшгдэр за өмхөн мөд өгч. Япон гэхээр өөрөө брэнд болчихлоо шүү тий. За тэгээд түрүү ерөөсөн Big G 2 угаасаа ичнээ таллаа тэгээд Big G чинь чамд бас энэ бохноосоо дээжээс нь амсуулъя гэдэг авчирсан байна. Наач бол жил яа. Big G шүүнгам. Big G шүүнг энэ стат харагдлаа. Манайхан Big G-ийнхаа шүүнгамыг гоё. Одоо зардаж Нэр гоё юм байна. Гоё. Би хоол идэж дуусчаад юу наа. Амтлаа. За тэгээд нөгөө чиг одоо хоол бүдэг хүнд чинийг хамтад үзээрэй. Манай хоолны брендийг гэртээ очиод энэ За чамд Calbiji тэгээд машиныг дэлгүүрүүд олоход их амар юм тий. тийм мантууд авах юм. Энэ мантууд бүх юм дотроо бэлэн байгаа шүү. За окей. За 20 минут хадаагаад яг мантууд авах хамгийн монголчууд хамгийн их дуртай бол юм шүү дээ. Гэхдээ мантад ахаа хийж чадахгүй шүү дээ. Чадахгүй шүү дээ. Юу заа гахаад төгөлж мод мантууч төгөлтөө шүү дээ. Яг энэ нэг юм. Чи энэ хоолн дээр сайн яг өөрөө хоолн сайн. Тэгэхээр энэ нөгөө Би бол хоол муу. заримдаа гэртээ энэ Ийм мар л болгож байна. ресторан амтыг Чи хоолн муу юу? авчигвэл Би бол амар сайн хоол шүү дээ. Тийм үү. Би нэг чадгүй юм аа. Хийж зүгээр. Хийж үзсэн. Хийсэн чи яа. манай нэвтрүүлэг худлаа явдаг нэвтрүүлэг биш шүү. Манай гүчээрээс залцсан сууж байна. За манай нэвтрүүлгийн юм бол энэ дээрс чи гэртээ тавина уу аль нэг ресторанда тавина уу хамаагүй. Онши брендийн холигчийг бэлгэлж байна. Тэгээд Мангар хэлсэн шүү дээ. Юу юу гэхгүй мэнэ. Намайг бол худлаа ярихгүй мэнэ. Би бол хоол өндөг чадхаас өөр юм чадахгүй мэн чи битээ солиороод байгаа. би историк бүгдийг холиод их хусчих واخ марх төмс бүгдийг холиод холимог урд хийж чаддаг واخ. За тэгээ мэдээж нөгөө алпача тий. Тэгээ нөгөө чил чи вино бол угаасаа виног сайн мэдэн тэгээ вино сайн мэдэн сайн мэдэх хүн чил вино. чиний хамгийн дуртай юм зүйл чи яг уух юмнаас одоо Пив. пиво. Тий. Би бол пивний хүн. Пивгүй гэж байхгүй. Муки пив тий. Муки пив тий. Пивгт уухад хүн сайн шиг нэр. пив чихт юу хамаагүй өсдөг. Пив одоо чинь эрүүл мэндүүд их сайн гэж үзсэн юм. Сайн шүү дээ. Гол нь энэ нэг класс 2 классын асуудал ярьж байгаа шүү дээ. 3 4 болоод ирэх юм бол бодлоо олчихно. Тий. Одоо ингээ найзууд нөхдөр ингээ ууж идэх гэж ч юм уу нэг дөр амар олон удаа шүү дээ. Тэр бол бүр үнэхээр амар муу. Тэгэхээр өдөрт бол нэг хоёр бол суугаалах юм тий. тий тэр одоо шоу цэнгээ ижи бол баг нэг бормор юм тий. Уч бол баг амар болж тарах гэдэг. Тэр олон юу чинь ер нь бол амар төвхтэй. Гэтэ мөнгөний одоо ер нь 7 хоногт нэг 3 4 өдөр бол би нэг пив зүгээр нэг пив ч юм уу 2 пив ч юм уу угаал те. Ингээ тий. Enjoy-дол байж ах дуртай нэг класс вайн ч юм уу. Тэг баярлаа яг одоо юм их уудаг тийм нөгөө маш олон тоогоор шилэр нуудаг хүмүүст хийж өгч байгаа. Маш баярлаа. Тэгээд энэ ер нь бүх зүйлийг нөгөө юутай хийх хэрэгтэй гэдэг чинь хэмжээтэй. Хэмжээтэй хийх хэрэгтэй. Тэрээс усыг ч гэсэн хэтгийг хэрэглүүл бас тий бүр хэтгийг гол нь нөгөө хүн одоо жишээ нь хэрэгтэйгээ тэр одоо таашаал өгөхгүй юм уучлахгүй шүү дээ. Хөгжим таашаал бол ямар хэцүү те. Би бол эдрийг одоо энэ алкоголыг нөгөө нэг миний хувьд бол над зүгээр л яг ийм одоо амьдралтай одоо яг кино шиг хөгжимшүүлдэг гэж ойлгодог байхгүй. Тэгэхээр вино бол жишээ нь үнэхээр тэр амар хураа гашуун багт нэрийг уuna гэдэг утгагүй байхгүй. Тэгээ виски одоо арх марг бол үнэхээр гашуун шүү те. Тэгээ цааван шүү дээ. Тэгэхээр тэрийг бол юу гэдгийг ингээд гоё болгож явах өчнөө боломж байгаа байхгүй. Тийм шүү. Тэгж уугаад өөртөө л таашаал авч ивэл гэхдээ чи үнэхээр тийм гашуун багт амар их хуугаад гэж үнэхээр дуртай болоод ууж гэсэн үг. Амар орцсон байгаа л ууж гэсэн үг үстэй. Миний ярьж байгаа зүг. Гэхдээ ингэж байгаа. За мэдээж мэдрэмж талаасаа дээр согтох гэдэг юм чухал байна те. Гэхдээ хүний амтлага мэдрэмж хөгжсөөр байгаад гашуун руу явдаг, тэмүүлдэг байхгүй юу? Одоо чи нэг ах нар ингээд гашуун юм ингээд те таашааж уугаад байдаг чинь үнэхээр дуртай байна гэсэн. Үнэхээр орцсон байна. Бид нар анх Американа ямар мохоо байдаг лээ те. Пив ямар гашуун байдаг лээ. Тэр амтлага мэдрэх үеийг тэгж явсаар байгаа 90 жон гашуун руу. Одоо пив бол зөөлхөн рүү явж байгаад сүүлрүү чанга пив рүү вино зөөлхнөөс эхэлж чад хатар руугаа явна. Яг тэгэхээр наахаараа чи одоо манай хоёга ялт хоёр удаа амар одоо ингээд бүр нөгөө амтлага мэдрэх чинь бүр хамгийн дээдтэй очоод хамгийн амтгүйгийн амтаа болж чи асар дуртай болсон байна гэсэн үг. Гүн орцсон байна гэсэн үг. Юу гэсэн үг наа чи дуртай л гэсэн үгтэй. За тэгээд би нөгөөдлийнх юм нүгийг чи сайн нөгөө эд чинь хамгийн гашуунд дуртай гэсэн шүү дээ. Би бол хамгийн чихэлэг дуртай байхгүй. За тэгэхээр энэ тактик бас хүүхдүүдтэй байд дээр. За гоё. Одоо нөгөө гэр бүл дээр очиад өнөөрөө те вайнауга таартай идээд зургтынхоо өмнө сайхан Өч гэхдээ хамгийн юм нэг амттай мэддэг хүмүүс үү шүү дээ. Архиуд хүмүүс аягүй хэддэг шүү дээ. Тийм. Архиуд хүмүүс бүгд нэг чихлэн дуртай байдаг. За би зүгээр яг тэр нөгөө яагаад гэдгсэн чи тэр нөгөө
задлаад хүний биеийн спирт үүддэг шүү дээ. Түүнтэй чихэрлэг зүйлийг чинь биеийг задлаад спирт болгоод ингэнэ. Чи ч бас архич л юм шүү дээ. Чи шинжлэх ухаанаар баталсан. Шинжлэх ухаанаар дотроо өөр мэдээд байгаа бас дотроо ороод спирт болгоод байгаа юм байна шүү дээ. Аимшигтай тийм сахартай биеийг задлаад спирт болгоод байгаа юм шиг байлаа шүү дээ. А наад чинь нөгөө задлах ихтэй ажиллах байлцсан. Тэгээд битүү нөгөө яг спиртээр болгоод байгаа. Хүчээр спиртээр болгоод байгаа байхгүй. Энэ ялгаа байгаа юм байна. Чи наад нэг солиотой юм чи бойлгоод ах чи надад болохгүй эсрэг сая би нөгөө хагалгаан орсон өдөр нөгөө гейм point подкаст хийж чадсангүй. Тэгээ би подкаст өнөөдөр эрүүл мэндийн шалтгаанаар болоод хойшлоо гэдгсэн чи яасан ууцсан уу гэж. Гэхдээ одоо ер нь бол би нэг хэллээ тэрэн дээр хийзээж ажил амьдрал алдан тий сахтай сууж үзээгүй. Дээрэс нь 5 дахь хагасаа тохируулаад хэрэглэх үед байна, хэрэглэхгүй зөндөө байна л хийж бичсэн юм. А гэхдээ ер нь бичээгүй. Гэхдээ ер нь баажийн яалтын хувьд бол чи уус арич гараад туссан шүү дээ. Тийм юм гэж. А миний хувьд би их олон найзтай л та. Гэхдээ сайн найзууд чи 60 дох найз шүү дээ. Тэгээ миний эхний 100 дох найзаас хамгийн их уудаг нь хоёрлог шүү. Урлагийн хулгай хурцсан баярлаа. Тэгээд гейт ресторанаар битээр бас орж үзнэ те. Тэр ялангуяа нөгөө шинэ салбар дээр нөгөө яарэ те. Саяны хэлээд яасан нөгөө хамгийн спортын дуурны урдах чинь гейт 6 Аз болтой. Гейт 6 руу чинь бас орж үзье гэж бодож байгаа. Тэгээд бизнес нь амжилт төсөн. Дээрээс нь энэ зөв үлгэр дуурайл энэ гэр бүл ажил төрлийн дээрээс нь хамт олон гэж уур амьсгалыг ингэж зөв үлгэр дуурайл үргэлжлүүлж байгаа цааш та бас бити зогсоогоороо дээрээс нь өшөө том инфлюенсер болоорой гэж хүсэж байна. Гэхдээ мэдрэг гүцэн чиж байгаа. Өөр өдөр гарч ирж өөр өдөөс гаргана гэж байхгүй. Юуроос гарахгүй. Бизнесээр гаргана. Дискэ байгаадахгүй нэ. Тэгвэл намайг ч амар сайхан сэтгэл гэдэг бүгд мэддэг л дээ. Би зүгээр угаасаа гэж зүгээр байхгүй юм гэж өддөг зан хизээч хаалга. Амар сайхан сэтгэлтэй хүн найз нь жоохон дээшээ гаргаад ирэхэд тийм юм шүү дээ. Дэрэгдээ байгаа дээшээ гаргах тоогүй тийм хүн дээ. Сайхан сэтгэл гэх байх юм. Наач одоо наадхаар одоо ялтуудаа би байгааг одоо аюу дээр гарцсан байх хэрэгтэй байсан гэж бодож байгаа юм. Тийм байхгүй юу шүү. Чи харин ёстой одоо байна. Намайг байгаа цагт гэдэг. Өө би наадах чи амар өндөр тавиад ирлээ ёо. Чи хойгоо хүн таньдгүй байсан шүү дээ. Наач өөр 3-4 дагаж магч таасан юм уу ярьж кампанид уцтаад хойгоо хаа ийм тоглоод өгөөч өгөөч гэдэг наач өөр. Чи томорцсон чи хойгоо тийм болцсон багт ялчгүй томчлог байт юм бэ. Гэтэ би бол ингэж боддог. Хажуудаа бүх хүмүүс чинээ таваад явна гэж боддог. Тэг. Гэтэ дээшээ бол гарахгүй л те. Чирчээ урдлаа дандаа ингэ яваад байна. Зэрэгцүүлээ нэг жоохон нэг ахмад орд ирсэн зэрэгцүүлээ чигээр наваад ирсэн гэдэг. Дээш гарчууд энэ өнгөрөө дийлх болчих шүү дээ. За, бажаалтургын чамд үзэгчдээ баярлалаа. Дараагийн лонг тэргүүлсэн баяртай дээрээс нь subscribe дараарай. Тэгээд энэ дугаарыг зочин Гейт рестораны үүсгэн байгуулагч Хоол шинжээч, вино судлаач, мөнгө сайхан байлаа. Пи уугч тий. Мөнгө сайхан байлаа.